За hi guys, өдрийн минь, орой минь, өглөөний минь та байгаа газарт нь тэгээд манай Alternative podcast-ийн ээлжид нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаарыг миний бие өнөр хөтлөн. За тэгээд зочноор манай Бацэнгэл, Бат Оргил нар хүрэлцэн ирсэн байна. За амьдрал хэрвээ энэ guys. За ахаасаа эхлэе. Аж амьдрал хэрвээ зинглээ. Оо яхаа тэгэл явж л энэ даа л гэдэг шиг тий. Ямар товч хариулж байна те. За оргил жоохон дэлгэрэнгүй хариулах уу. За аж амьдрал уу. Аж амьдрал дэжгүй шүү. 26 гараад нөгөө морь жил гараад гэдэг шиг ер нь амьдралд ойр ойрхон нэлийн том өөрчлөлтүүд бас орж ийн. Хувийн амьдралд ажил карьер дээр гэх юм тийм ээ. Тэгвэл яг хоёр нь том зургаараа харах дэжгүй сайхан биш шүү. Энэ жил чи одоо хамгийн онцлог болох гэдэг юм бол одоо энэ 6 сард хөлбөмбөгийн дэлхийн аварга хүлээгдэж байна. Одоо хүн болон сая бол аваргуудын лигийн финалийн тоглолт 5 сарын 31-нд бол дууслаа бас хөлбөмбөг сонирхогч нар нэлээд сонирхсан байх. За тэгээд одоо удахгүй хөлбөмбөгийн дэлхийн аварга гэж байна. Одоо цэнгэлийг урьж оролцуулсан ч одоо хөлбөмбөг ярихгүй бол оргилжсэн одоо бас хөлбөмбөг гэж номын редактор орчуулгын ажил хийж исэн. Тэгэхээр хэдүүлээ ер нь одоо энэ хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэх чинь ганцны мэдээллүүдэд апдейт хий. Тэгээ хизээ эхлэх үлээ хэдэн баг орж байгаа вэ? Тэр талаар нэг товчхон тэ нэг танин мэдрэм шинжтэй товчхон ярилцаад. Тий хөлбөмбөгийн дэлхийн аварга шалралт нэмсэн. Одоо энэ подкастер нийцээ гарах маргааш гарахад маргааш ихээр 6 сарын 11-нд тэгвэл баг өнөө шөнө юм биш үү те 6 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 3 цагаас бол нээлтийн тоглолт. Мексик, Өмнөд Африкийн бүгд найрамд улсуудын хооронд болно. Энэ хоёр 2010 оны дэлхийн аваргын тэмцээний нээлтийг хамт хийжсэн. Тэгээд 2010 оны дэлхийн аваргын тэмцээний тэмцээн Өмнөд Африкийн бүгд найрамд улсууд болж исэн. Тэгээд Африк твд анхудаага болж исэн. Одоогоор бол Африк твд болсон цорын гац дэлхийн аварга шалруулах тэмцээн бол байгаа. Тэгээд тэр тэмцээний нээлтийн тоглолтод талбай эзэн Өмнөд Африк болон Мексикийн шигшээ багууд бол тоглож исэн. Тэр тоглолт 1-1 харьцаатайгаар тэнцэжсэн. Тэгээд 16 жилийн дараа энэ хоёр дахиад нээлтийн тоглолт хийх гэж байна. Гэхдээ эсрэг дүрээр гэсэн үг. Талбай эзэм тэмцээний зохион байгуулагч 3 улсын нэг Мексик, тэгээд Өмнөд Африкийн бүгд найрамдах улс гэдэг. Тэгээд бас сонирхолтой тохиолдол юм бэл яг дэлхийн аваргын тэмцээний нээлтийг 2 баг ингээд яг адилхан 2 баг ингэж нээсэн 2 дахь удаага ингэж нээж байгаа анхны тохиолдол гэж уншсан юм байна. За тэгээд энэ дэлхийн аваргын тэмцээн бол 48 улс оролцож байгаа. Тэгээ энийг болохоор 4 жилийн өмнө олон улсын хөлбөмбөгийн холбооны одоо шийдвэр гаргах дээд байгууллага нь бол 48 улс болгох тухай юм шийдвэр гаргасан. Тэгээд тэрний дагуу одоо сонгон шалралтууд болон төв дотор болдог сонгон шалралтууд арай өөр системээр явсан. Өмнө нь бол 32 баг ордог байсан. Тэгээ бүр урагшлуулах юм бол анхны дэлхийн аваргын тэмцээнд бол 8 баг орсон санагдчихээн. Тэгээд энэ тоо бол ингээд тэмцээнд бол нэмэгдэжсэн. Тэгээд 1982 оноос эхлээд дэлхийн аваргын тэмцээнд бол 24 баг болж одоо орж эхэлсэн. За тэгээд 1998 оноос 32 баг болсон. Тэгээд яг 32 баг орсон энэ систем бол хамгийн тохиромжтой гэж л айгүй олон хүн л яг хэлдэг байсан л да. Тэгээ яг зүгээр нэг юу яагаад үзээ дасцсандаач зүгээр байж магадгүй. Тэгээ яг зүгээр нөгөө нэг юу нэг 32 гэхээр 32 гэхээр яг хэсгээс 16 баг гардаг. Яг тал нь гарч ийн гэсэн үг. Тэнгүүт 16 8 4 гэд ингээд финалийн 2 баг гэд ингээд шууд ингээд тэгшдэхэд ингээд явждаг нь бол бас ингээд маш тийм юутай тий. Тэгш одоо ингээд нугалж болдог юм систем байна. Тэр гэж л ярьдаг байсан л да. Тэгээ яг хуу ийм 98 оноос хойш явж агаад тэгээ 2026 оноос 48 баг болсон. Тэгээ цаашдаач зүгээр нэмэгдэх магадлал бол байгаа юм байлээ. Тэгээ нэмэгдэх ирээр яг тэмцээ өөр айгуу тийм нийлийн нүсрэл болно гэсэн үг л те. Зохион байгуулалт талаасаач тэр. Тэгээд анхудаага дэлхийн аваргын тэмцээн 3 улсад бол давнаж болж байгаа. Тийм 3 улс давнаж болж байгаа. Анхны тохиолдол. Тэгээ энэс хойш баг дэлхийн аваргын тэмцээнүүд бол ер нь дор хаяж 2 улсад л болдог болох байх. Нэг улс бол дангаар авах ер нь бол тийм боломж бараг байхгүй байх. Одоо улсууд хамтарч одоо авдаг. Одоо жишээ нь Британийн одоо арлын улсууд нийлж авдаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг чинь те
Япон, Солонгос, Хятад нийлж одоо дэлхийн арган тэмцээний зохион байгуулалтын эдэр гэдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар угаасаа явах нь бараг ойлгомжтой болж байгаа шиг байна. Тэгээд бүр эх дараагийн дэлхийн аварга 2030 онд бол 2030 оны дэлхийн аварга бүр 6 улсад дамнаж явна. Тэгээд энэ 2030 оны дэлхийн арган тэмцээн болсны 100 жил Уругвай анх нь 100 жилийн өмнө болж исэн. Тэгээд тэрний 100 жил тэр утгаар Өмнөд Америкт 3 улсад өгчөж байгаа. Уругвай, Аргентин, Парагвай гэх тэр 3 дээр нэг тоглолт болоод тэгээд дараагийн дэлхийн аварга чинь бүр 3 төв дамс анхны тэмцээн болно. Өмнөд Америк, Африк, Европ гэдэг. Яг үндсэн зохион байгуулагч нь Марокко, Португал, Испани 3 байхгүй. Тэр одоо энэ мэтчлэнгээр ингээд ер нь бол нийлэн нүсрэл болох байх. Тэгээд 34 оны дэлхийн аваргыг харин Сауди Арабид ангаар авсан санагдаад байна. Бас юу зүгээр буруу санаагүй болвол. Тэгээд нэг иймэрхүү болоод 48 баг олгоод ингээд өргөтгөөд ингээд явцсан. Тэгээд энэ 48 багаар одоо дэлхийн аваргын тэмцээн болж байгаа анхны тохиолдол. Тэгээд зарим тоглолтууд нь бол жоохон чансаа багтай, чанар багтай тоглолт болох юм биш үү тэргээл энэ шүүмжүүд явж байгаа л да. Гэхдээ дэлхийн арган тэмцээн болоод эхлэхээр яг юу болох нь одоо харнаа гэсэн үг. Тэгэхээр 32 баг бол ингээд нөгөө зоонд 4 баг руу тэгээд 8 баг гараад чинь. Одоо энэ 48 дэрийн зооноо яаж хуваарлаад нөгөө Монголоо яаж ярих юм. Тэр нь бас амар сонирхолтой санагчлаа сая. Тийм. Тэгээд 48 баг анх нөгөө нэг саналд нь явж хахад ингэж ийсэ. Одоо яг аль ямар нэг баг дэлхийн аваргын цом өрөх хүртлээ дэлхийн аваргын тэмцээнд одоо нийтдээ 7 тоглолт хийдэг байсан. Одоо 32 багтай систем дээр хэсэгтээ 3 тоглолно 16 дээр 1 8 дээр 1 4 дээр 1 ингээ 17 нийлээ 7 тоглолт хийдэг байсан. Яг энэ тоглогчтой нэг ачааллыг бодоод 7 тоглолтоос хэтрүүлэхгүйгээр одоо аваргыг тодруулна гэдэг тийм саналаар ингээ 48 ус та болох санал бол батлагдчихсан байхгүй. Тэгэхдээ бол ингэжсэн 16 багаар 3 хэсэг туваана. Тэнгүүтээ хэсэг болгоноос 2 баг 3 багаар 16 хэсэг. Тэг хэсэг болгоноос 2 баг гарна. Тэгэхээр 32 баг болно шүү дээ. Тэг 32-ыг ингээ нуглаа 16 8 4 ингээ аврагын талаа ингээ төрсөлтөн гэдэг ийм системээр явна. Тэгэх юм бол яг дэлхийн аварга болох баг өөрөө 7 тоглолт хийх байхгүй. Тэгээд 2022-ны дэлхийн аварга тэмцээн өндөрлсөний дараагаар 4 багтай хэсэг бол ер нь хамгийн гоё чанартай юм байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг 1982 онд Испанд болсон дэлхийн аварга тэмцээнд Хихон хотод Хихоны гутам шиг гэдэг ийм нэг үйл явдлаа төлөмбөгийн түүхэн тэмдэглэгдээ үлдсэн байдаг. Тэр нь яасан бэ гэхээр хэсэгтээ одоо 3 багтай байж байгаа. Тэг сүүлийн тоглолтоос 3 багтай 4 багтай байсан байна андуурж байна. Тэг яг зүгээр энэ сүүлийн тоглолт зэрэг явахгүйгаас шалтгаалж байгаа асуудал байхгүй. Тэг сүүлийн тоглолт хэсгийн сүүлийн тоглолт зэрэг явахгүй болмаас тоглолтын одоо үр дүнгээс хамаарат 2 баг хоёулаа цаашаа шалгарахаар байх юм бол хичээхгүй буюу одоо өгсөн хувилдахын магадлал нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгээд Австрали болон Германы шигшээ багууд өгсөн хувилдаад тэгээд тухайн үедээ Алжирийн шигшээ багийг бол дэлхийн арган тэмцээнээс бол мулталж ирсэн. Ерөөсө тоглолт нэг тийг харьцаатайгаар өндөрлөх юм бол 2 баг хоёул хэсгээс гарах байхгүй. Тэгэл ерөөсө Герман блүдэ нэг гол хийгээл тэгэл тэрнээс хойш 2 баг тойруулалт дамжуулсаар агаал ингээл тоглолтыг дуусгажсэн. Тэгээ тэр үйл явдал нь бол Хихоны гутам шиг гэж одоо тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд тэрнээс хойш 1986-оноос хойш ингээд хэсгийн сүүлийн тоглолтыг 4 багтай байх юм бол 2 тоглолт хоёулыг зэрэг явуулдаг байсан байхгүй. Тэгэнгүүт одоо энэ юугаар одоо 3 багтай хэсэг чинь бол сүүлийн тоглолт нь бол угаас өгсөн хувилдах угаас амар өндөр магадлалтай байхгүй. Тий. Тэгэхээр бол энэ бол буруу юм байна гэдэргээл угаас анханаас энийг л мэдчихэл байсан байх л нөхдөд. Тэгээд яг 48 багтай болоход хамгийн их эсэргүүцэлтэй тулж исэн юм хитрхи олон тоглолт хийх гээд байна. 7-9 8 тоглох гээд байна. Эдэр гэдэг шүүмжил бол явж исэн байхгүй. Тэгээд тэр 48-аас 2 баг гарч ирнэ гэсэн үг үү? Тий. Тэгэхээр 24 баг. Тийм. Тэгээд яг хөө тэрийг дарахын тулд ингээд тухайд тэгж тайлбарлаж ирсэн. За одоо бол яасан бэ гэхээр 22 оны дэлхийн арган тэмцээний дараа FIFA-гийн тэр одоо шийдвэр гаргах дэд байгууллагын хуралдангуудаа за ер нь бол ингээд 4 багт 12 хэсэг туваая гэж хэлсэн. Одоо тэгэнгүүт ингээд 12 хэсэг 4 баг ороод хэсэг болгоноос 1-2-оор гарсан 24 баг 32 руу шалгарна. Тэгэнгүүтээ 12 хэсгийн хэсэгт 3 дугаар байр эзэлсэн багуудыг ингээд авсан оноо олон одоо гол оруулсан гол ер нь бол амжилтаар нь жигсаагаад амжилтаар нь жигсаангууд эхний 8 багийг нь оруулах байхгүй. Тэгээ 24 дээр нэг нь 32 8 гээд тэнцүү 32 баг ингээд хасагдах шат руу орж байгаа гэсэн үг юм. Одоо нокаут стейжс руу хасагдах шат руу ороод тэгээ хасагдах шатнаасаа ингээд 32 16 8 ингээд нугалагдаад явах юм. Тэгээ яг хуу Европын аваргын тэмцээнийг хэрэг үздэг хүмүүс байвал Европын аваргын тэмцээнд 24 баг ордог штэ. 24 баг оронгуудаа 16 баг юуны хасагдах шатанд үлддэг. Тэгэнгүүт яг
үндсэндээ бол ерөөсө 2 Европын авраг зэрэг хийгч гэсэн үг байхгүй юу? 24-24-өөр 2 талд бүлэг болно. Тэгэнгүүтээ тэр бүлэг нь бол бүлэг болгоноос 16 баг дараагийн шатан шалгараад ингэ хасагдаад ингэвсэн авраг шалгаруулна гэдэг тийм форматаар юм явах гэдэг. Тэгээ нэг баг одоо авраг болсон тул 8 тоглоно. 8 тоглоно гэсэн үг тийм. Хэсэгтээ 3 тоглоно. Тэгээд 32 16 8 4 аврагын төлөө ч юм ингээд магад хүрэл медалийн төлөө юм ингээд 5 тоглолт гээд хасагдах шатны 5 тоглолт нийлээ 8 тоглолт гэсэн үг. Тэгэхээр бол бас тоглогчдоос бол нэлээд том ачаал шаардлагатахаар бол байгаад байгаа. Яг финалийн тоглолт эдгээрээс бол бид нар бол үндсэндээ бол угаасаа гоё юм бүлээг шаардлагагүй. Тэнд бол яг л зөвхөн хожихын төлөө л тоглоно гэсэн үг. Гоё тоглолт моглох ямар ч юм байхгүй гэсэн үг. Тэгэхдээ угаасаа ч ер нь бол тэр нь давмгаалдаг л. Тэгэхдээ бүр илүү тийм болно гэсэн үг. Ер нь бол тэгээд ийм байдлаар бол дэлхийн аврагын тэмцээн эхлэгч. За яг шууд асуултанд хариулах бүр амар нурчлаа. Дэлхийн аврагын тэмцээн 6 сарын 11-ээс 12-ын шилжих шөнө эхлэн Улаанбаатарын цагаар. Тэгээд 7 сарын 19-ноос 20 шилжих шөнө Улаанбаатарын цагаар дэлхийн аврагын аврагын төлөө буюу шигшээ тоглолт болоод тэгээ өндөрлөн гэсэн үг. Тэгэхээр өмнө нь бол дэлхийн аврагын тэмцээнийг за нэг яг хугацаанаас хамаарат нэг 30-аас 32 хоногт дуусчдаг байсан. Энэ тэмцээн болохоор ингээ бодохоор жид хоногийн 38 39 хоног болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг өмнө болж яснаасаа нэг 8-9 хоногоор илүү урт болж байгаа байхгүй. Тэгэхээр тоглогчдын амралт нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд бол байж байгаа. Тэгээд ингээд хамгийн урт дэлхийн авраг болно, хамгийн олон тоглолт болох дэлхийн авраг болно. 3 улсад ангуудаага одоо дамнаж одоо зохиогдож байна. За тэгээ хамгийн хол одоо аялал хийх багууд олон фэнүүд аялал хийх ийм дэлхийн аврагын тэмцээн болж байгаа. Тэгээд энэ дэлхийн аврагын тэмцээнээр Африкаас хамгийн олон төлөөлөл орж байна. Ер нь бүх төв болгоноос хамгийн олон төлөөллүүд орж байгаа. Хамгийн багаар нэмэгдсэн нь болохоор Өмнөд Америк бол Европын бүсийнхэн бол байж байгаа. Яг энэ нөгөө нэг дэлхийн аврагын тэмцээн 32-оос 48 болоход энэ олон улсуудтай бусад холбоодуудын ТV холбоодуудын бас нэг лобби аяг нөлөөлсөн. Ягаад гэвэл тэд нар илүү их эрх нэмнэ гэдэг тийм юунод одоо нөгөө саналууд дээр амлалтууд яваад тэгээд ер нь бол 32-оос 48 болсон байхгүй. Тэнгүүд Африкаас 10 баг орж байна. Азаас 8 байна 9 баг орж байгаа. Далайн бүсээс 1 баг орж байгаа. Тэгээ хойд олон Төв Америкийн бүсээс бол эдэн баг олчихоо. Сүүлийн тоог нь марчиж. Одоо Курасао гэдэг ус орж ийн гэдэг ч юм уу тий. Ингээ мэтчлэн гэр тийм ээ. Тэгэхээр тоог нь марч 6 байнууд 7 орж байгаа. За тэгээд Европоос өмнө нь 10 юу ордог байсан 13 4 ордог байсан. Тэгээ одоо бол төлөөлөл нь 16 байна уу 15 байна уу тийм болцсон. Өмнөд Америкээс өмнө нь бол 5 ирэх байдаг байсан 6 ирэхтэй болсон. За тэгээ ийм байдлаар бол дэлхийн аврагын тэмцээнд оролцох багууд бүрдэж байгаа. Ингэснээр бол яг хамгийн их хожиж байгаа нь бол Аз бол Африк болон хойд болон Төв Америкийн одоо холбоодууд бол олон төлөөлөл оролцуулж байгаа гэсэн үг юм. За оргилд дэмжиж байгаа баг байна. Энэ FIFA-гаас юу хүлээж байна? Ямар нэгэн тийм хүлээж байгаа зүйл байна уу? Яг юу ш тийм ээ. Хамгийн сүүлийн дэлхийн авраг өвөл болсон. Тийм шүү дээ тийм өвөл болсон. Тэгээд дэлхийн аврагыг ер нь зуны дэлгэр цагт тийм ингээд ийм өрн дулаан цагт. За зарим өдөр бол одоо юу гэдэг чинь асарт цуглаад тийм жоохон пив уугаад үзэх бол айгу гоё. Гэхдээ өнгөрсөн дэлхийн авраг бол гэртээ ерөөсөө үдсээр байгаа таарсан тийм гэртээ үдсээр байгаа таарсан. Тэгэхээр яг хүлээлт бол мэдээж айгүй гоё өрн дулаан цагт дахиад хөлбөмбөгийн спорт том тэмцээн бол тохиолдож байна. Тэр нь бол үзэгчийн хувьд бол айгүй сайхан. Сая Цэнгэлах бол ер нь нөгөө нэг тийм аналист шиг бараг л бүх талаас нь ярьчлаа. Одоо жоох ер нь үзэгч талаас нь ярил тийм ээ. Энэ жилийн дэлхийн аваргаар яг харж байгаа сайн тоглосоо гэж бодож байгаа багууд бол нэгээс олон байгаа. Сүүлд нь төрүүлчүүд би дэмжижсэн. Подкаст үзээрэй гэх. За бичээд авчи. За ямар өрөөд өгнө. Хамгийн ихэнд ер нь хамгийн одоо сайн тоглосоо за магадгүй авраг аваасаа гэж хүсэж байгаа баг бол Португалийн шигшээ баг. За тэнд бол мэдээж Роналдогийн одоо юу байгаа. Шалтгаан бол байгаа. За сүүлийн дэлхийн аваргаар бол Аргентин улс дэлхийн авраг болоод за манай нөгөө нэг агуу хоёр хүний хоорондын ер нь бол нэг тийм өрсөлдөөн бол нэг жоохон цэг тавих маягтай болчихсон байгаа. За би бол эсэргээр энэ жил Роналдо авраг авчих юм бол дахиад асна. Тэр хоёрын нэг мөнхийн тэр юм цаашаа яваасаа гэж бодож байгаа. Тэгээ хэрүүлэн дуусахгүй тэгээ цаашаа аль нь илүүгээд явал сонирхолтой болов гэж. Нөгөө талаас яг Португалийн шигшээ баг энэ жил үнэхээр сайн байгаа. Бүрэлдэхүүн бүр дээрээ маш сайн тоглож байгаа. За сүүлд бүгдээрээ аврагуудын лигийн
финалийн тоглолтыг хамт үзсэн. Тэнд бол Португалийн Шгшөөгийн ямар тоглогчд яаж тоглож ийнө гэдгийг бол харсан. Тэгэхээр ер нь тэр багт бол одоо авраг авахд шаардлагатай ер нь бүхий ил зүйл байгаа юм болоо. Одоо ер нь тэрийг авах хэрэгтэй юм болоо гэж харж байгаа учраас дэмжиж байна. За өөр гэх юм бол зүгээр чин сэтгэлийн гүнээс одоо сайн тоглоод нэг 8 ч юм уу. За эсвэл болвол 4 ч юм уу хүрээсэ гэж яваг бол Нидерландын Шгшээ баг. За гэхдээ довтлогоо бол одоо юу гэдэг чинь Францтай харьцуулахад ч юм уу Англитай харьцуулахад тийм сөрхий биш л дээ. Гэтэл бас нэг дэлхийн авраг одоо тэр ч одоо хэдэн онд юм бэ? Испантай үлдчихсэн шүү дээ. 10 оны дэлхийн авраг тийм 10 оны дэлхийн аврагт финал дээр үлдчихсэн. Тэр үед бол бас гайхаж үзчихсэн баг байсан. Тэгэхээр бас жил болгон л сайн тоглосоо гэж боддог баг шүү. Нидерландын Шгшээ баг. Бас их түүхтэй Шгшээ баг. За хөлбөмбөгийн дэлхийн аваргын одоо хөлбөмбөгийн түүхэнд одоо бас яг тийм айхтар том цом аваад одоо ингэж гоцгоорж байгааг үчгсэн хөлбөмбөгийн хөгжил хөлбөмбөгийн одоо энэ өнөөдрийн тактикч гэдэг юм уу те энд бол маш том нөлөө үзүүлж исэн тоглогчид дасгалжуулагчид энэ улстай яах аргагүй холбоотой байдаг. Харамсалтай нь өөрөөсөө ерөөсөө тэрийг үр дүн болгож цом авч чадаагүй байдаг. Тэгэхээр ер нь бол бас Нидерландын Шгшөөгийг тэр оранж өнгөтэй нөхдүүдийг ер нь сайн тоглохыг бол харах хүсэлтэй. За өөр ямар хоёр баг авчиж байгаа юм тий. За тэгээ өөр багууд гэх юм бол юу шүү дээ. Мэдээж Азийн төлөөлөл Япон улсын Шгшээ баг. Манай одоо твийн төлөөлөл. За бас тэгээд сүүлийн 2 дэлхийн аврагт ер нь ямархуу хэмжээнд тоглож байгаа гэдгийг харж байгаа учраас үнэхээр бас дэмжиж байгаа. Японыг хол явах юм бол тэр болгон дээр дэмжин л гэж бодож байгаа доо. Иймэрхүү багууд байна да. Окей. Цэнгэл ч одоо аль багийн фэн юм. Нөгөө тайлбарлаж болохоор хамаагүй баг хамаагүй задгаа хэлж болохгүй нөгөө юм. Харин нэг Шгшээ багууд дээр яг ингээд юу гэдэг чинь клуб дэмждэг шиг яг тэгж нэг айхтараас дэмжиж болдоггүй юм бэл юм шиг санагдаад байд чинь надаа. Тэгээд яг хоо яг одоо багасаа одоо яг баг байхад одоо ингээд одоо шүтэн байсан тоглогч бол Зидан л да. Тэгээд дараа нь Арсеналын одоо Андре Виера Пирс тэргүүтээ тоглогчд байсан. Ингээд Францын Шгшээгийн тоглолтыг бол бас үзэх дуртай. Тий, ер нь дэмжих хандлагатай гэсэн үг. Тийм Зидан Андрегаар дамжаад тэгээд Арсен Венгер байна гэл тий. Францууд бол энэ спортод хөлбөмбөгт бол асар олон юм хийсэн хүмүүсүүд байхгүй та. Тэр утгаараа Францын Шгшээгийн тоглолтоос үзэх дуртай. Тий, энэ дэмжих тал руу байдаг. Тэгээд бас жижиг усуудад дуртай. Тэгээд одоо жишээ нь бол Хорватын Шгшээ баг бол байна. Тий, хорватууд бол бас аатай нөхдөд штэ. Тий, хорват байна. Тэгээ бас жижиг хэрэг Нидерланд байна. Тий, Нидерландууд бол одоо ингээ Йохан Кройф бас одоо ингээ бол балсан одоо тотал хөлбөмбөгийг одоо тоглож ирсэн. Тий, маш гоё үзүүштэй тоглолт үзүүлдэг хөлбөмбөгийг бас олон талаар шинжилсэн одоо ийм одоо ард түмэн гэхэд бол болно гэл тий. Тэгэл Бразилийн тоглолт бас гоё мэдээж гэл тий. Тэгэл яг энэ бол тэмцээнд дэлхийн оруулаас хамаарал яг бас аль улсын тоглолтыг гоё үзэх үү гэдэг нь харилцаа адилгүй л жоохон өөрчлөгдөөл байдیں۔ Тий. Тэг яг түлхүү одоо үзнэх юм бол саяны энэ хідэл байна л да. Франц, Хорват, Нидерланд гэл тий. Тэгэл энэ хэдийг л одоо илүү түлхүү үзэх дуртай. Гэхдээ тэгэл яг нөгөө нэг ингээд хөлбөмбөгөө үзээ тэндээс нэг ингээд юутай тодорхой хэмжээнд гоё кайф тэгээ сэтгэл ханамж авах үүднээс бол тэгэл нэг айхтар ингээл заавал энэ баг тэр баг гэдэг юм дөө тэгэл аль болох гоё тухайн тоглолтод юу болох нь уу гоё одоо онцлог юм юу байх нь уу гэл анзаарахыг хичээдэг. Тэгээ дээрэс нас яг хөлбөмбөгч бас айгу одоо юутэй одоо ингээл маш олон одоо түүх янз янзын гоё юмнууд ингээ агуулсан байдаг болох. Тэдрийг бас ингээ хараад үзэхээс илүү одоо гоё юм дөө. Ер нь хамгийн анхныхаа дэлхийн аварга үзчихсэн дурсамж хизээ үзчихсэн. За цэнгэлээс эхлээд тэгээд одоо нэг хайлтмал цаандаг нь бол 98 оны дэлхийн аварга. 98 оны дэлхийн аваргаар тэгэл одоо ганц одоо баг мэддэг байсан тоглогчийн нэр бол Роналдо л доо. Одоо Бразилийн шүд Роналдо тий. Агуу Роналдо гэдэг хүний нэрийг л мэдэрсэн. Яг дэлхийн аваргын тэмцээний финалийн тоглолт болсон Францын Шгшээ 3-р очсон. Тэгээд гоолуудыг Зидан хайлаа гэдэргээл нэг тим одоо төсөөлтэй. Тийм тэгээд яг мэдээж нэг тоглолтууд нь ингээ зурагтаар гарч илээсэн. Тэгээ яг бүр ингээ яг нарийн санд юмнууд бол баг. Гэхдээ нөгөө нэг
яг ингээл нэг тийм 98 оны дэлхийн аварга одоо ч гэсэн эргээд ингээд юмнууд ингээ хараад тоглолт моглолт нэг ин харангууд тасаа маш гоё тийм нэг тийм тий ингээд тэмцээний уур амьсгал эдэр нь одоо үнэхээр тийм гоё тэмцээн болсон л гэдэг юм байлээ. Тэгээд яг бүр ингээд маш ингээд нарийн санаж ихэлсэн нь болохоос 2002 оны дэлхийн аварга тий одоо Азтэд болсон, Япон Солонгост болсон. Тэгэл тэр дэлхийн аварга бол тэгэл ингээд тод хамгийн тод одоо ихний дурсамж болоод дүүлдсэн байгаа гэсэн үг. Тэгэл тэрнээс хойш дэлхийн аваргууд ингээл яагаад тий тэгэл одоо бол чинь 2 ингээд олон багтай болоод эхлэнгүүтээ одоо төөрч эхлэх байх. Одоо заримдаа одоо яг үндэ бол зарим хэсэгтээ тэр багууд байгаа гэдэг баг цээжээр мэдэхгүй байгаа шүү дээ. 2002 онд бол тэгэл бүгд тэрхэл хэлтгээс тий тэгэл энэ дэр 2002 оны дэлхийн аваргыг монголчуудын ус аягүй хөлбөмбөр оруулсан байна гэж би боддیں۔ Яа тэгэхээр нөгөө нэг цагийн зүрэг болсон. Корея, Япон гэдэг Солонгос, Японд зохион байгуулагдсан. Тэгээд нөгөө хүмүүс бас тэр үед чинь 2000 оны үеэр бас кабелийн телевизэд тэр юм бас хурган ороод ирсэн тий. Тэгээд 98 90 оны үед чинь бол яг үнээр хорхоотнууд нь тэг ингээ бүр хөлбөмбөг үнэхээр үздэг хорхоотнууд нь нөгөө шүн босч одоо нөгөө орт ч гэдэг юм уу нөгөө Оросын суугууд дээр үздэг байсан учраас нэг тийм хүн болгон үздэг байсан. Яг 2002 онд бол ингээд бүр амар дагуулгаас юм шиг. Тэгээ нэг айхтар хөлбөмбөг татагдаагүй нэг нөхөр байсан бол тэрний амтанд орох чих юм уу да. Тэгээд одоо би бол миний хувьд бол 98 оныг бол нэг айхтар сандгүй юм. Гэтэ 98 оны би аюу сайн мэддэг болохоор FIFA 98 тоглоом тоглож байсан. Хөлбөмбөгийн тоглоом тоглоод тэрийг тоглож байгаад тэрэн дээр л нэг болоод тэгээд яг цэнгэлтэй л адилхан л дээ. 2002 оны дэлхийн аварга бол амар ингээд дурсамжинд дүүртсэн. Тэгээд тэр нөгөө солонгосууд нэг алтан гол хийжсэн шүү дээ. Тийм солонгосууд одоо 4-р хайранд орсон тий. Тэр бол айгүй сонин момент байсан. Тэгээд сүүлд нь туркууд айгүй богино хугацаанд гол хийсэн гэх тий. Маш урт хугацаанд гол хийсэн ч гэдэг юм. Юу н Азийн багууд гэхэд амарсан. Турк гэж одоо Аз л гэх бол. Тэгэхээр Европ юм Аз юм. Тэр нь бол газар нутгийн ихэнх хэсэг нь Азид л барьж байгаа шүү дээ. Тэгээд миний хувьд бол 2002 оны дэлхийн аварга гэж ярих юм байна. Оргилын хувьд за би ч одоо 98 оны дэлхийн аваргыг үзчихсэн гэж хэлэх юм. Нүгэл болох байдгүй л ярьсан болох учраас тий. 2006 оны дэлхийн аварга Германд тийм ээ. 2006 оны Германд болсон дэлхийн аварга. За тэгээд финалийн тоглолт бол юу болсныг бол хүн болгон санаж байгаа. Францын фэнүүдтэй жин гонхтой байсан тий. Франц Италийн хооронд тий. Яг тэр дэлхийн аварга ер нь хамгийн одоо өстой ой танд орж байгаа хамгийн ихний дэлхийн аварга баг. Тэгээд би зүгээр миний ой танд гэж санагддгийг ингээд яг тэр 6 оны дэлхийн аварга болоод тэр зунаас хойшоо ер нь монголчууд ер нь хөлбөмбөг тус нэлээ автсан юм болов. Байр болгоны гадаа хүүхдүүд хөлбөмбөг тоглож идэг. Хүүхд тулганд л нэг хөлбөмбөгийн нэг юм өмсгөл байж идэг тийм ээ. Тэгэл орчууднаас ажигдсан биз дээ. Тийм ингээл ер нь сургууль болгоны гадаа байр болгоны гадаа хаанч очсон хотод ч бай одоо Эрдэнэтэд ч бай хаанч үдий очсон ер нь хөлбөмбөг тоглох бол одоо хүмүүс шийдэн дээр очиод сакс тоглохтой адилхан хөлбөмбөг хүмүүс хаанч тоглож идэг ер нь тийм болцсон байсан. Тэгээд тэр дэлхийн аварга ер нь бол нэлээд бас тийш нөлөөлсөн юм бол миний хүүхэд насанд бол ер нь нэлээд олон жил тэгж хөлбөмбөг тоглодог гэсэн. Тэр дэлхийн аваргыг л хэлэх байна. За хэдүүлээ FIFA-гийн талаар нэлээд ярьслаа. Тэгэхээр одоо та хоёр ч юм бол бас хөлбөмбөгийн талаар ном момтой бас олон ноцолцсон хүмүүс шүү дээ. Тэгээд Цэнгэл ер нь хөлбөмбөгийн талаар ер нь хэдэн ном гаргачваа. Тэрэн дээр ер нь нэг жоохон номны маркетинг гэдэг тий. Аха. Яг хөлбөмбөгтэй шууд нэг яг хөлбөмбөгтэй холбоотой яг номонд оролцсон гэвэл 5 номонд оролцсон. 5 номонд оролцсон юм байна. Тэгээд хамгийн анхных нь болохоор хин Бацаях 2009 онд миний мэдэх хөлбөмбөг гэдэг нэг ном өөрөө биччихсэн. Тэгээ тэр номон дээр болохоор бас тусалж оролцож байсан. Тэгээ дараа нь 2010 онд болохоор хөлбөмбөгийн 2010 дэлхийн аваргын өмнө Непкотой хамтран хөлбөмбөгийн дэлхийн аварга гэдэг тэр номонд бас тодорхой хэмжээнд бол одоо маш бага хэмжээнд бол оролцсон бол байдаг. Тийм тэгээд дараа нь бол 17 онд Арсен Венгерийн талаар Эмил Лоренсгийн сэтгүүлч бичсэн Венгрийн хувьсгалын номыг хоббигоор орчуулж гаргаж ирсэн, эрхлэн гаргаж ирсэн. За тэгээд тэрнээс хойш ингэж явж байгаа 2024 онд яг Арсен Венгер яг өөрийнх нь бичсэн намтрыг бол эрхлэн гаргасан. Гэхдээ яг мэдээж нууны чинь багаараа хийж байгаа одоо орчуулах, редактор хийх хэдрэгэд те. Тэгээ яг хамгийн сүүлийн одоо тэр номтой холбогдлолтой санал шүмжийг бол би хүлээж аавна гэдэг дээрээ байгаа гэсэн үг те. Тэгээ Арсен Венгер номон дээр оргил нэг юу гэсэн те proofreading
маягийн ажил хийсэн. Тэгээд өнөр багш уран сайхны редактор бол хийсэн те. Тийм тэгээд тэгээ оролцоод ингээд Арс Венгер номыг бол гаргасан. За тэгээд яг 5 дахь ном маань бол өнгөрсөн жил юуны хөлбөмбөгийн бүрэн нэвтрэх төл гээд ном гаргасан. Тэгээд тэр ном маань болохоор нэг Dorling Kindersley буюу DK гэдэг Британийн одоо нэвтрэх төлөөр одоо ингээд мэрэгшсэн те гүнзгийрсэн тийм одоо альтернативлийн компаниуд те тэрний яг хөлбөмбөгийн талаар бичсэн бүрэн нэвтрэх төлөгийг Монголоор бол эрхлэн бол гаргасан байна. Тэр номон дээр болохоор оргил орчуулгыг бол хийсэн. Тэгээ манай энэ сууж байгаа EP Эрдэнэт маань одоо арт директор буюу одоо бүх номын одоо дизайн өөрлөлтийг амар хэцүү нааш нарийн ажил бол хийж нугалсан. Би болохоор бас яг ерөнхий редактор тэгээд яг номтой холбогдлолтой сүүлийн санал шимжиг болол би яавна гэдэг байдлаар бол гаргасан бол байна. Тэгээд нэг 5 номд шууд оролцсон байдлаар бол ингээд гаргаж тэгээд яг гол нь яг энэ олгоныг зөвөр хийгээд байгаа зүйл маань бол бас нөгөө нэг хөлбөмбөх дуртай хүүхэд залуучуудад ийм монгол хэл дээрх одоо ийм ном бүтээл үлдээх нь бол айгүй одоо маш чухал юм байна гэж одоо итгээд тэрнийхээ дагуу ер нь бол хийгээд байгаа гэсэн үг. Яагаад тэгж итгээд байна вэ гэхээр би 2000 оноос хойш 5 цариг сониныг бол одоо нэг хаагдах цаас ивлэл нь хаагдах хүртэл бол бүх дугаарыг нь бол яг уншсан бол байдаг. Тэгээд яг 2000 оны яг Сидней Олимпиас эхлүүлээд 9 дугаар сарын эхний дугаар байсан санагдчихэв. Тэрнээс хойш 2010-ад он гаргасан байдаг хаа 5 цариг одоо энэ сонин одоо цаас ивлэн зогсох хүртэл. Тэр хүртэл бүх дугаар нь бол надад байдаг. Тэгээд бахаа дундаас нь яг ганц нэг хүмүүс нөө өөр энэ тэдэн тэдгээр дугаарыг төр өгөөч гээд тэг яг голруулсан тохиолдолд бол мэрсэр байгаах. Тийм тэгээд тэр одоо юу гэхэд яг тэр 5 цагаар одоо ингээд спортын тэгээд хөлбөмбөгийн одоо ингээд яг тийм суур мэдлэг те ойлголтоо болол авсан бол байдаг. Тэгээ 5 зэрэг байгааг бол угаасаа тийх бараг боломж бол бараг гарахгүйсэн баг гэж зүгээр таад. Тэгэхээр бол яг 5 цагийн одоо тэр одоо эрхлэн гаргаж ирсэн одоо ах нар те эгч нар те тэр одоо зүйлийг хийсэн хүмүүсд бол надад бол маш том одоо тийм чухал хувь нэмэр оруулсан гэж одоо боддог. Тэгээ яг надад төдийг бас энэ спорттой ойрхон ингэвдэг хүмүүсүүдэд ч гэсэн бас адилхан юм байл. Маш одоо олон зүйлээ тэгээд маш гоё тийм бичиглэлтэй бас их гоё байдаг гэсэн уншихад. Тэгэл 5 царигийг бол 7 хоног хүлээж агаал 7 хоног бол 3 өдөр гардаг байсан. Тэгээ сүүлдээ 2 гардаг болоод нэгдэх болон 4 өдөр байна. Эсвэл 2 өнөө 5 дахь өдөр ингэж 2 дугаар гардаг болж байгаа. Тэгээд яг одоо нэг интернетийн ир үед бол бас 5 цариг маань нэг хангалттай өөртөө хувьсаж чадаагүй. Тэгээд дээрээс нас гол 5 цэргийн мундаг одоо ах нар ийш тийшээ гадагшаа дутгшаа амьдрал ирэхээр явсан те. Тэгээд энэ бол чанар редакцийн чанар эдэр нь багасаад тэгээд бол гарахаа болсон байдаг. Тэгээд нэг хэсэг захимаар гардаг ус 2010 онд би захимаарнаас хэдэн дугаар уншижсэн. Тэгээд захимаар гарч сүлдээ захимаар байхгүй болсон байдаг. Тэгээд тэрнээс хойш яг бид нараас ингээд юуны хөлбөмбөгийн одоо контентжуулалттай холбогдлоо яг нэг вебсайт дээрээс хийдэг байсан юм аа. Тэд нь одоо найзуудаараа нийлээд тэгээд ерөөсөө бид нар ч яг нэг 2010, 2013 он хүртэл хийсэн байна. Би тэг сүүлдээ оролцгоол 2014 онд баг хамгийн сүүлийнх нь гараад тэгээд баг байсан байгаа. C Sports гэдэг нэртэй C Sports цэг юм гэдэг нэг вебсайт гэдэг байсан. Тэгээд яг хөө ингээд тарангуут тэрнээс хойш л ингээд яг тодорхой хэмжээний нэг нь бас номууд бол тасралтгүй гарч лээсэн баг гэж бод тээ. Тэгээд за ингээд ер нь сүүлийн одоо миний мэдхээр 2020-21 оноос хойш ч баг тийм хөлбөмбөгтэй холбогдолтой ном гараагүй баха. Тэгээд за ядаж ингээд Арсен Венгерээс ингээд хийгээд эхлэгээд Арсен Венгер номыг гаргаж үзээд тэгээд ямар ч гэсэн нэг өртөг зарлаа болно гэсэн. Тэг чинь нэг баг ер нь ашиг олно гэж байдаг юм да. Ягаад гэх нэг одоо эхэлж мөнгө нь гарчаад дараа нь ингээд багаар борлуулалтууд нь орж ирээ нэг ингээл нэг ер нь баланслал баг таарах байх. Тийм тэгээд ямар ч нэг алдагдaltaй биш байх нь бол аюул чухал. Тэгээд тэгсэн тэгээд дараа нь хөлбөмбөгийн нэвтрэх тойлыг за алдагдaltaй биш байхаар яаж хийж байгаа гаргах хэрэгтэй юм байна гэд. Одоо яг хүртэг нь арай нөхөгдөг байгаа хаа. Тэгээ ингээд явж байгаа. Тэгээд хөлбөмбөгийн нэвтрэх тойлыг болол одоо ингээд яг ингээд хөлбөмбөг үзэж сонирхдаг яг тэр одоо хүүхэд залуучууд бол унших юм бол маш гоё тийм ингээд цэгцтэй тэгээд маш гоё контент авах боломжтой юм байна гэж бодоод итгээд болол одоо ингээд гаргасан. Тэгээд ямар ч байсан ингээд эхнээсээ нэг тийм сэтгэлдлүүд бас одоо нэг тийм
урам зориг авах тийм хүссүүд бас одоо авсандаа бол их гоё яагаад байгаа. Тэгээд яг уу тэрэн дээрээ одоо ингээд бас ингээд мотивац аваад дараанаас ингээд яг жилдээ нэг тийм хөлөмөгтэй холбогдлолтой чанартай ном гаргаад бай гэж бодож байгаа. Дараагийн одоо 5 жилдээ гэсэн үг тий. Тэгээд иймэрхүү байдлаар л одоо явж гин дөө. За хөлбөмбөгийн нэвтрхийн тооллыг орчуулах үед одоо энэ хөлбөмбөгийн нэр томьёоны асуудал. Би ч одоо Мессер нэг номын орчуулган дээр бас сууж байсан ухаантай. Тэгэл их л бас төвхтэй ажилтаа. Энэ ялан хөлбөмбөгчин болоод манад уусад өөрөө хөгжөөгөө Англид үсээ тэгээ Европ төгөлдржүүлээд тэгээд ингээ явсан. Тэр одоо нөгөө нэр томьёоны асуудлууд ингээд ороод ирэнгүүт одоо ингээд би тэр номыг орчуулвал тэргүүл зөндөө олон нэр томьёонууд л байгаа. Зүгээр хамгийн лайтай гэх юм уу ингээд бүр ингээд шүдний өвчин болсон нэр томьёоны 3-ыг хэлээч. Энэ 3-ын ингээд нэр томьёог оноогоол орчуулах гэхэд бид нар баг хит хитэн удаа буцаж яасан ч гэдэм ингээд хүмүүсээ сонирн байж магадгүй орчуулга талаас яг 3 үгэн дээр хэдүүлээ фокус 3 ойлголт ч гэдэм үү. Оргилжсэн бас орчуулга хийж явах үед тулгарчсан 3 ойлголттой. Тэрээс миний 6 ойлголттой яг давцчих магадгүй гэдэг. Оргил эхлэх үү? За оргил эхлэе. Ингээд тулгачих юм уу? Энэ цэнгэл ах чинь нөгөө нэг телевиз радиогоор их ярьдаг подкастны хорд нэг мэдс чинь зүгээр чихвчээр нөгөө нэг подкастын сонсоо сууж байгаа юм шиг санагдав. Яг нь орцсон. Автцсан сууж тийм тэр сүүлд гарсан өнгөрсөн жил гаргасан тэр хөлбөмбөгийн бүр нэвтрхий төлөгдөг ном дээр орчуулгаар орж исэн. Тэгээд яг хэцүү нэр томьёо гэхлээр яг шууд санаанд орохгүй л байна л да. Яг тухайн үед бол байсан л бах мэдээж ингээд хамгаалтын шугамн дээр одоо эсвэл бол одоо дундын төвийн шугамн дээр эсвэл довтлогоон дээр гээл бид нар бол довтлогч, төвийн хагас хамгаалагч эсвэл жигүүрийн хамгаалагч гээл нэг ерөнхий эдэн нэршлэр нь л ярьдаг. Одоо ингээд хилээ заншицсан байдаг. Гэтэл яг хөлбөмбөг ингээд нарийн тактик одоо тийм бүтц формашн яриад эхлэх юм бол нарийн одоо онцлогтой өөр ингэсэн тийм шин чанартай шин байршлууд бол маш олон л байдаг юм байлээ л дээ. Тэгээ яг хөө тэдгэрийг би бас FIFA тоглодог. Тэгээ FIFA тоглодог учраас бас FIFA-гийн ингээд байршлуудыг бас ингээд ер нь жоохон гадарладаг. Тэгээд одоо нэг тийм юунууд байдаг юм аа. Жигүүрийн тоглогч нар дээр одоо яг надад санаж байгаагаар ер нь бас нэг жоохон төвхтэй байсан. Одоо ингээл жигүүрийн хамгаалагч гэдэг нэг л ойлголттой байтал одоо ингээл wing back гэдэг ч юм уу те. Эсвэл бол одоо юу гэдэг чинь ингээл false back, эсвэл бол full back. За тэгэл тэдгээрийн дотроо ингээл center back гэл ингээд янз бүрээр ингээл өөрчлөгдөд идэг. Тэгээд тэдгээрийнх нь ингээд тайлбарыг нь уншихаар бүгдээрээ адилхан юм шиг ингээд. Тэгээд нарийн деталийг ингээд ухахаар бас жоох ингээд нэг ялгаатай. Тэгээд тухайн үед асуудлаа яаж хийжсэн цэнгэл ахаас асуугаал хариуг нь олж исэн баг. Цэнгэл ах өөрөө бас яриандаа хэлэх баг. Ер нь яг Монголын тайлбарлагч нарын одоо ингээд ийм хөлбөмбөгийн тайлбарлагч нарын тайлбарт гэх юм уу маш олон ийм нэр томьёог Монгол руу айгу эвтэйхэн болгосон хүн цэнгэл ах өөрөө. Би цэнгэл ахыг тэрийг бас өмнө подкастаар ч юм уу зургатаар ярьж яхад нь сонсч байсан баг. Айгу олон тийм юмнуудыг найруулсан. Тэр үед бол цэнгэл ахаас л юу авч исэн баг. Яг 3-ыг хэлгэсэн чинь ер нь жоохон тулгамд чинь жоохон бодоод тэгвэл цэнгэл рүү цэнгэл төр дэргэлэх боломж. За подкастаа үргэлжлүүлээ тий. Энэ эхнийх нь болохоор тэр нөгөө нэг унж татах гэд хилцэл байгаа гэдэг одоо bicycle. Тийм, bicycle kick гэд. Тэгэнгүүт энэ дэр нэг бас юу байгаа даа. Одоо ингээд бид нар болохоор унж татах гээд. Тэгээ унж татах гэдэг бичсэнгүүт бас яг болж л байгаа. Тэгэнгүүт яг унж татах гэж шууд үгийнх нь нэг утгаар бодонгот ингээд нэг тийм сөрөг маягаар санагдсан гэсэн үг шүү дээ. Унаад ингээд татаад имлэг рүү явах гэж байгаа ч юм уу тий. Тэгээд энийгээс арай нэг жоох өөрөөр болгох зүгээр нэг гэж одоо яасан бодсон. Тэгээд яг хоо ингээд нөгөө нэг энэ дэр нэвтрүүлгүүдэд нэг оролцдог мессенжер группүүд дээр энийг ер нь юу гэж бичихөө. Тэгээс дээрэс нөгөө нэг манай юуны одоо Мазалагийн одоо ингээд бас хийдэт ингээд мессенжер группүүд бол бид наснастай англиар тэмцээнүүд ирээд тэд дээрээс бас ингээд энэ тийм иймэрхүү юмнуудыг та нар юу гэж бодож ийн гээл. Тэгээ бидэд нэг яасан юм нэг 50 орчим хөлбөмбөгийн яг хиллэгтэй холбогдолтой нэг тийм юуны чигсалт гаргасан. Тэгээд тэрэн дээр ингээл яг хад санаа оноонууд ингээл авч ийсэн. Тэгээд яг бүгдийн нь бол ингээл явж явах тэр нь яг энэ унж татах тэр нэг юу гарч өгдөггүй. Тэгээ ингээ ярилцж байгаад
яасан чин хин манай их хоёр ах буюу одоо жүжигчийн их хоёр ах гэсэн. Яг энэ гидэргээ одоо унах юм биш үү тэргээл хэлсэн байхгүй. Тэгээд бид нэр буулгахтаа харин гидэргээ унаж хөшиглэх гээд одоо унж татахыг тэгж буулгасан. Тэгээд нэг тэгж одоо нэвтрэх таландаа бичиж оруулсан. Тэнгүүтээ ардан дотор хаалтан дотор энийг одоо унж татах гэж одоо хэлж хөвссөн байдгээ гээд. За нэгдүгээрх нь бол тэр бол санаанд орж ирж байна. Хоёрт нь болохоор юу байгаад байна. Одоо тэр хөлбөмбөгт нөгөө нэг ингээд хажуугаа шидэх эсвэл нэг юуны чөлөө цохилт эдрийг бол арай өөрөөр хэлээд одоо free throws гэдэг эсвэл юуны одоо чөлөө цохилтуудыг бол хөдөлгөөнгүй бөмбөг бол free kicks ч юм уу те. Тэгэнгүүт яг энд эдрийг ингээд нийлүүлээд бас нэг нэршил байгаад ирснээр яаж болох нь бол жоох эргэлцээ. Тэгж яагаад ер нь бол тийм стандарт цохилт гэдэг хэд нь ингээд таймлап болгоцсон. Энэ дотор болохоор өмнө зүгээр нэг анзаараагүй нэг байсан юм болохоор хажуугаа шидэхийг бол тооцдгүй байсан юм билээ л дээ. Тэгээд энийгээс агуулсан тийм нэр бас яаж оруулах уу гэд нэг сайн олддгоо. Тэгээд яг нь уламжлалтаар нь за ингээд энийг бол те стандарт одоо цохилт стандарт тоглолт гингүүтэй хөдөлгөөнгүй бөмбөгнөөс тоглолтыг эхлүүлэх гэдэг байдлаар ингээд нэг таймлап болгож оруулсан. Англиараа ямар үг вэ? Англиараа чинь юу болоод байж байгаа юм. Ер нь бол англиараа тийм одоо юутай стандарт тоглолт гэсэн утгатай тийм бол үг байгаадсан. Тэгээд бас яг хөө ингээд бууланго дотор нэг хамгийн гол нэг хажуугаа шидэх яваад байгаа байхгүй. Тэнгүүт энийг бас яаж агуулах вэ гэдэг дээр нэг жоохон гайхсан. Тэгж яагаад бол за ингээд тэрнгээр нь оруулчихъя гэж одоо бодсоо. Тэгээд гурав дахь нь болохоор энэ нөгөө нэг одоо энэ нэг хөлбөмбөг дотор одоо чинь нэг бөмбөг одоо булаах, таслах мөн нэг ингэж таклинг буюу ингэж нэг гусаж хамгаалах гээл те. Тэрэн дээр ярилцаж байгаад оргилийн санал болгосноор хаа одоо шургаж хамгаалах гэсэн тийм нэршил зур болгосон. Тэгээ яг хуу энэ чи бас нэг бас таклингингуудаас хэдийн янзаагаад шууд хөл рүү нь гулгаж авах. Эсвэл нэг тийм одоо сони ингээд юу гэдэг чинь хайчлаад ч юм уу ороож авах ч юм уу тийм байгаад хөлнийх нь байрлалаас хамаар шулуун байх хоёр хөлн салангад байх гэдэг ч юм уу те. Тэнгүүт нэг таклинг гигэнгүүт босоо таклинг эсвэл слайдинг таклинг буюу гусаж одоо манайхаар бол слайдинг такл буюу одоо ингэ гусаж одоо ингэ хамгаалах гэсэн тиймнүүд ингээд төрөлөөр нэршлүүд байгаад байдаг байхгүй. Тэгээ тэрэн дээр бол яг ингээд юутай таклингийн бас хэд хэдэн төрөл байд юм байна. Тэгээд босоогоор бөмбөг такл хийж авахыг бол юу яа одоо бөмбөг булаах гэдээ одоо оруулчихъя. Ингэж гусахыг нь бол шургаж хамгаалах, гусаж хамгаалах. Ингээ хоёр юугаар бол оруулсан. Энэ хэд зүгээр санаанд орж ирж байна. Тэгээд энэ дээрээс нэлээд бас яг хөө ингээл яавал зүгээр үү гэл ингэж бодож байгаа л оруулсан л та. Тий. Бас тэр нэг юу бас нэр эргээд сансан чинь хууралтын одоо трикүүд те. Тий. Тий одоо дриблинг ч юм уу те одоо ингээд гүйж байгаа үедээ ингээд хөлөө одоо ингээд рулет хийж ирүүлдэг ч юм уу бөмбөгөө одоо ингээд өөрийгөө давуул рембо хийдэг ч юм уу ингээд янз бүрийн нэршлүүтэй хууралтын техникүүд аяг байсан. Чи рембо юу гэж өгч солонготох гэсэн юм шүү дээ. За тэрийг манай номыг худалдаж аваад 170 хуудаснаас олчаараа. Тэгээ одоо рембо байна шүү скорпион гэдэг шүү дээ. Одоо тэрний хилэн цэдэг шүлтэлтэй юм шүү дээ. Тийм скорпион кикийг баг шууд тэрнгээр нь явсан баг. Хилэн цэдгдгэр баг болгоо явуулсан юм тий. Хилэн цэг шүлтэлтэй. Тий нэг одоо алдарт Колумби хаалгач Гита гэдэг хүний хийсэн техник нэг бөмбөг толгойг нь даваа явсан чинь шууд хөлөөрөө ингэж хаадаг тий. Хилэн цэргөө чи нөгөө сүүлний юм учраас нөгөө сүүлээрээ зогж байгаа адилхан тий. Тэгээд хилэнцэд таалт хилэнцэд гэд тэгжсэн. Тэгээд бас яг хуу тэр нэг 50-ад нэр дээр бол ингээд бас яг хуу ингээд талаа саналуудаа цоглуулж агаад бодож агаад бол бас нэвтэйхэн болгоод гаргачихсан. Тийм тэгээд одоо жишээ нь 5 шугамыг хаалгачин талбай ихөө 5 метрийн талбай хөө гэж агаад бас хоёр янзаар явсан. Хаалгачин талбай бол ялцчгүй 5 метрийн шугам байхгүй. Тэрийг бол хаалгачин талбай болгочихж байгаа гэдэг ч юм уу те. Яг 5 метрийн бас талбай гэж хэлдэг л те. Тэгээ тиймэрхүү маягаар юмнууд бол оруулаад ингээд явсан. Тэгээд бас нэг зүгээр нэг юм маань болохоор одоо энэ тоглогчтой нэртэй болон улсуудын нэртэй холбогдлолтой хэсгүүд дээр бас жоох эргэлцсэн. Тэгээд
одоо манай чинь нөгөө нэг одоо юу гэдэг чинь бид нар эгэр хэлж байгаа нөгөө нэг кириллээр орсуудын бичснийг дагаад нөгөө нэг ихэнх тохиолдолд егэр оруулцдаг шүү дээ тий. Одоо жишээ нь Beckham гэхэд бид нар бол Beckham гэд BE гэж одоо хэлээд бичихээр санагдаж байгаа. Тэгтээ бол бид нар яг нэг юунууд кирилл бичиглийг дагаад одоо орсуудын бичснийг буулгаж авсан учраас Beckham буюу BE гэ ингээ явчихдаг шүү дээ тий. Гэдэг ч юм аа. Тэгээ дээрэс нь одоо жишээ нь Neymar гэдэг тоглогч байлах нэ гэж хэлэх бид Neymar гингүүт бас хагас ч юм уу байвал илүү тохиромжтой юм шиг тийм ээ. Тэгээд энэ дээр жоохон эргэлцсэн тоглогчдын нэрсээр ингээ биччихээр бас яад юм бол доо тэргээ тэгж байгаа за яг одоо зүгээр байгаагаар нь одоо явуулчихъя гээд нийтлэг одоо байдаг байгаагаар нь зүгээр ингээд явуулчихсан. Тэгээд улсуудын нэр дээр бол бас жоохон ингээд яасан бас нэг жоох хатуу бичигдсэн ч юм уу тохиолдол байдаг боловч гадаад хэргийн яамны нэг тэндээс ер нь бол харж агаад улсуудын нэрсийг бол шууд улс олон одоо тодорхой хотуудын нэршлиг бол шууд тэгээд аваад явчихсан. Тэрийгэ дагсан дээр юм байна гэдэг шийдээд ингээ явсан. Тэгээд бас энэ нэг гадаад хэл дээр латин хэл дээр бичигдсэн одоо нэршилтэй гадаад хэл дээр бичигдсэн нэршилтэй холбогдолтой нэг товчсон нэршлүүд бол байж байгаа. Одоо чинь FIFA гэх үү олон улсын хөлбөмбөгийн холбооны товчлолоор явах уу гэд тэгэнгүүт энэ дээр болохоор зүгээр ингээ явчихсан. Хамгийн эхлээ FIFA гэдэг нэр орж ирэхэд FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбоо гингүүтээ бид нар цааш нь FIFA гэж бичнэ гэх. Тэнгүүт одоо ингээд номын ихэнд FIFA-гийн талаар тэгж орж ирэнгүүтээ хоошоогоо бүгдийг олон улсын хөлбөмбөгийн холбоо гэхгүйгээр шууд FIFA гэдээ явуулчихсан. Яг энэтэй адилхан бас UEFA-г бас тэг явуулчихсан. Европын хөлбөмбөгийн холбоо гэдэг UEFA гэсэн. Тэгээд Өмнөд Америк хөлбөмбөгийн холбоо гэж чинь CONMEBOL гэж одоо хэлдэг. Тэр нэршлигийн дагуу шууд ингээд галиглаад кириллчлэлт ингээ явчихсан. Одоо шиг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо гэж ОА гэл амар урт юм болно. Хойд Америк болон 70 орнууд Хойд Америк хөлбөмбөгийн холбоо ингэж бас ингээл CONCACAF-аас амар урт болгочтой. Яг ингээд монголоор буулгангууд ингээл бараг 7-8 үсэг болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр нь яг ингээд уншихад жоохон төвөгтэй байх юм байна гэж яагаад шууд тэгээ тэрэн дээр бол нэг үндсэн тийм бичигдгээс нь одоо товчсон нэршлиг монгол хэлээр буулгахаас нь өөрөөр буюу одоо латин дээр товчлсон байж байгаа энд галгилсан гэсэн үг шүү дээ. Гаар нэг галгил явц одоо FIFA, UEFA, CONCACAF, CONMEBOL гэдэргээд жоохон эвгүй бууж байгаа Ази хөлбөмбөгийн холбоо болон Африк хөлбөмбөг болов жоохон эвгүй уучлаа. CAF гэдэг байдлаар SAF AFS жилүүтэй тиймэрхүү маягаар тэр хоёр жоохон эвгүй болж байгаа. Гэхдээ яг одоо нөгөөдүүлийг нь тэгж одоо холж тутгалтай нэгч одоо тэгээ ингэ болгож авчихсан. Гэхдээ хамгийн ихэнд мэдээж Африк хөлбөмбөгийн холбоо гэж одоо дэлгэрэнгүй оруулаад цаашид товчлох нь ингэж явна гэдэг нэг оролцсон болохоор яг уу гайг бах гэж бодож байна. Иймэрхүү юмнууд байна да. За энэ бол ном орчуулна гэдэг бол ялгоо сая бол хүний нэрний талаар дурж шүү дээ. Ер нь хүний нэр бол айгу лайтал. Тий энэ дээр тэгээд бас нөгөө нэг манай одоо чинь яг нөө яаж буулгах бас нэг тийм нэгдсэн бас ойлголтоо тогтолцоос яалтчгүй байхгүй л байгаа юм л да. Яаж буулгах нь бол бас тодорхой биш. Ер нь бол тэрний зовлон бол юун дээр гардаг вэ гэхээр хүмүүс бол ингээл айгу амархан юм хэлдэг байхгүй ингээл за наа түүний чи ээж нь юу дууддаг гэсэн тэрүүгээр бичиж ингээд. Тэг яг энэтэй холбоотой би нэг жижиг нийтлэл бичсэн. Жишээлбэл William the Conqueror гэдэг хүн байдаг байхгүй. Тэг William тэг ингээд хөр байгаа. За тэгээд William чинь бол ингээд угсааг нь хөгөөдсөн бол тэр чинь Нормандийн гүн хүн байхгүй. Ер нь өөрөө Адарматтай хүн л дээ. Нормандийн гүн буюу Duke of Normandy гэхээр тэр хүн чинь Францын Ван гэдэг нь Кинги гэлж байгаа шүү. Ер нь бол Кинги Ван гэж орчуулад явчихдаг. Тэгээ Францын Вангийн вассал байхгүй. Албат. Тэгээ тэр нөхрийг чинь Францаар нь дуудах юм бол Гийом гэж дуудаж байгаа. Одоо нөгөө төмөр өдөрхөө орчуулсан Гийом де Рубрук гэж явж байгаа шүү дээ. Тэгээ тэр Гийом гэдэг нөхрөөр нэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр Вильямыг Гийом гэж дуудах уу, Вильям гэж дуудах уу? Айгуу төвхтэй болж байгаа. Уг нь бол тэр хүн чинь Францын Вангийн вассал юм бол би Гийом л дуудах. За тэгээд Англид очиж нөгөө нөхөр чинь Англи 1666 онд байлдаж издээд Английн William 1-р ван болж байгаа хгүй King William the First. За байлдын эзлэгч William гэж хэлдэг. За тэгвэл энэ хүн чинь Английн ван болсон юм чи одоо William-аар нь явъя гэж шийдээ те. Одоо зовлон эхэлнэ. William гэдгийг яаж бичих вэ гэдэг чинь те. Оо яа за яагийн урталт бас их төвхтэй тэр чинь хатуугийн тэмдэгтэй тэмдэггүй зөөлөд тэмдэгтэй. За ууигээр бичихгүй V-гээр бичдэг хүмүүс бас байна. Би өөрөө нэг бичсэн хэлбэр нь W-гаар бичих зүйлсээс V-гээр нь хүндэтгээд бичсэн хэлбэрийг хүндэтгээд William маягтай бичиж. Ингээд энийг бол бид нэр цэгцлэг ус болж байна л одоо
Terry Henry гэдэг байгаа шүү дээ. Terry Henry. Чи англид очих юм бол Henry л болно шүү дээ. Тэгэхээр Франц хүн учраас бид Henry гэдэг тэр нь бас их сонин дуудагдаад байгаа юм тий. Энэ мэтчлэн ингээд нөгөө нэг нэрнүүдийг яг Францаар нь дууддаг юм уу? Би бол жишээлбэл Terry Henry-г нэг мэдгүй болвол би бол яг хэрвээ хөлбөмбөг сонирхдаггүй байсан бол англи хэлнээс ном орчуулж байгаа бол би Terry Henry гэж бичиж явчихна. Тэгээ би бол алуулна шүү дээ. Яг би нөгөө нэг контекстээ мэдгүй ч намайг Henry гэж бичих нөхдүүд бол алахгүй. Тэгэл одоо жишээлбэл тэр чинь Орсны ном дээр очих юм бол Генри болоод байна. Германаас орчуулах юм бол Heinrich гэж ороод ирж байгаа. Тэгэхээр энэ бүх зовлон бол одоо бид нэг юм шийдэж чадахгүй л яваад байгаа. Тэгээд энийг нэг журмалдаг гэсэн үү, яадаг гэсэн үү нэг шийдчихмээр байгаа юм. За энэ зовлон алгасан одоо хэдүүлээ. За ер нь юу руу орё одоо. Цэнгэлийн одоо ер нь сүүлийн үед хийж байгаа одоо Nasha Tech гэдэг компанид ажиллаж байгаа. Технологийн компани одоо жоохон ажил төрөлтэй холбоотой юм. FIFA бол одоо хэдүүлээ яриалаа бас зөндөө юмнууд ярина. Гэтэ одоо энэ подкаст чинь зөвхөн FIFA болчих бас болохгүй учраас ер нь Цэнгэл одоо энэ Nasha Tech гэдэг технологийн компани дээр ажиллаж байна. Ер нь Монголын технологийн компаниудын байр барилга. За дараа нь оргил бол ерөнхийдөө санхүүгийн байгууллагыг ярина. Тэгэхээр бид бас жоохон салбарын мэдээллүүд авъя те. Бас юу болж гин хүй хай. Тийм Nasha Tech гэх компанид за 3 жил гарan одоо 4 жил рүү орж байна одоо ажиллаад тийм. Тэгээ би тийм нэг ерөнхий менежерийн гэдэг одоо юугаар л ажилладаг. Тэгээд яг хоо Nasha Tech 2018 онд байгуулагдсан. Одоо ингээд 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Хамгийн анх бол 2 хүнтэй л одоо эхэлж исэн компани. Одоо л бид нар нэг 50 орчим одоо хүнтэй болцсон бол байж байгаа. Тийм тэгээд гол үйлчлэгээ маань бол яг нэг софтвер хөгжүүлэлт, инженерчлэлийн одоо үйлчлэгээг одоо харьцагч компаниуд бол одоо өгдөг. Яг бид өөрсдийн гэсэн яг тийм бие даасан бол бүтээгдэхүүн бол хөгжүүл байхгүй. Нөө хамтарч одоо дотоод нөө хөгжүүлдэг тийм одоо бүтээгдэхүүнүүд бол байгаа. Тэгээ гол одоо нэг үйлчлэгээ одоо гол одоо нөө харилцагч компаниуд маань болохоор нэг Япон компаниуд бол байдаг. Тийм тэгээд цаашдаа бол ингээд сүргжүүлээд ингээд явах боломж бол байгаа гэж одоо харж байгаа. Ингээд технологийн салбар, тэр үнд IT-ийн салбар сүүлийн үед ингээд AI орж ирж байна гэдрэгээд хүмүүс бас магадгүй энэ подкастыг үзэж байгаа зарим хүмүүс одоо нөгөө нэг IT-гаар сурах гэж байгаа хүүхд байж магадгүй. Эсвэл хүүхд нь IT-гаар сурах гэж байгаа аав ээжүүд байж болно те. Тэгэхээр одоо ингээд нөгөө технологийн салбарын энэ дунд ажиллаж байгаа менежер хүний хувьд харахад энэ хүүхдүүдээ IT-гаар сурах гэж байгаа хүмүүс энэ сүүлийн үед энэ AI-аас болоод их боломжтой байхгүй. Юу н AI гарч ирээд ингээд IT гэдэг чинь хэрэггүй мэрэгчлээ юм биш үү гэдэг юм айдас ч гэдэг юм. Тэгээд энэ тал дээр юу манай энэ IT-ийн салбар дээр орж байгаа компаниуд юу гэж байна? IT инженерүүд маань юу энэ тал дээр ямар хөө байна? Бас айгүй сонирхолтой байх болов гэж бодод. Тий, одоо яг нэг ялангуяа хамгийн төвчтэй нөлөөлж байгаа одоо салбар гэх юм бол ялтч мэдээллийн технологийн салбар нь өөртөө л бас болчиход байна л да. Ялтчгүй гарцаагүй. Тэгээд яг одоо чинь ингээд хиймэл оюуны одоо энэ өсөлт төгжил бол бас маш хурдтай явж байгаа. Тэгээд яг нөгөө нэг бас хэтэрхий их нөгөө нэг тийм юутай одоо нөгөө нэг хайп одоо буюу одоо энэ давлгаан дотор ингээд нэг савлж байгаа юмуд аюу их байгаа юм л да. Тэгээ одоо чинь ер нь бол нэг тийм яг дундын юмнууд аюу ховор хоёр тал руугаа шийдэгдээд за нэг бол бүр ингээд хиймэл оюуныг хэрэглэхгүй энэ бол хүн бол хизээч орлогдохгүй ч юм уу тийм. Нөгөө талдаа болохоор яг эсрэг туйлын хиймэл оюун бол бүгдийг орлоно. Тий одоо инженерүүд ямар ч хэрэггүй ч юм уу тий. Гэсэн юм зөв хоёр туйл руу ингээд нилээн савлж байгаа юмнууд бол ингээд ажиглагдаад байгаа. Одоо нэг Арс Венгерийн номон дээр там диважингийн оронд динжигдэг гэдэг шиг тий нэг тоглолтоос тоглолтын оронд гэдэгтэй яг төстэй санагдаад байгаа байхгүй. Гэтэ яг үндэ бол аль ч туйл нь бол биш юм болов гэж бодоод байгаа. Тэгээд нэгдүгээрх нь бол угаасаа хиймэл оюунтай амьдрах нь бол үнэн тэрийг хиймэл оюунтай хэрхэн яаж хоршиж зохицож амьдрах вэ гэдэг нь л хамгийн чухал болчиход байгаа гэсэн үг. Тэгээд яг ингээд бас яг дөнгөж ингээд компьютерийн шинжилгээ ухаан буюу компьютер сайенс тэгээд софтвер инженерчлэлээр сурж байгаа одоо оюутнууд залуучууд бол бас мэдээж хэцүү бол байж байгаа. Яагаад гэвэл юу гэдэг чинь бид нар ингээд 10 хэд настайдаа ингээд сурж исэн чинь яг тэр сурж байгаа зүйл нь яг байхгүй болчих юм бэлээ өдөр гэсэндээ майз төрөх юм бол ч бас аимшигтай. Бүр ингээ юм уу солих ч юм уу ингээл хэрэг гарна штэ мэрэгжил салбараа солих ч юм уу тий. Тэгээд яг тийм зүгээр
яг ингээд энэ бол зөвхөн Монголд биш ингээд дэлхийд дараа ингээд софтвер инженерчлээ холбогдолтой нэг тийм нэг шок маягийн юм зүйл ингээд үргэлжлээд ингээд яваад байгаа. Тэгээд яг одоо ингээд зүгээр хараад байхад бол нэг юм дээр маш том нөлөө үзүүлж байгаа нь яалтч туршлага багтай одоо залуучуудын хийх ажил болвол шууд ингээд орлогдох тийм одоо магадлал нь бол бас их болцсон. Яг үнэндээ бол одоо юу гэдэг чинь нэг junior инженер гэж хэлдэг шүү дээ. Тэгээ маш туршлага багтай. Энэ тэгэр инженерүүд хийдэг ажлууд бол орлогдож одоо эхлээд бол байж байгаа гэсэн үг. Одоо заримдад орлогдчихсан. Тэгээ тэрнээс хамаарат одоо ингээд мэдээллийн технологи одоо энэ компаниуд бол яг junior level-ийн ажлуудыг шилжүүлэх ч юм уу, аль эсвэл junior level-ийн одоо байхгүй болгох, зөөлөх ч юм уу. Тэгээ тиймнүүд бол бас явж л байна да. Ялт гарцаагүй. Тэгэнгүүт зүгээр юу яаж энэ бол хүчтэй орж ирж байгаа шок. Зүгээр явандаа зүгээр ямар хөө болох юм бэ гэхээр ерөөсөө яг нэг entry level гэж хэлдэг одоо junior гэж бас хэлдэг те. Энэ дээр нэг тавигдах шаардлагууд нь бол ингээд дагаад өндөрсгөл юм байлээ л те. Тэгээд тэрийгээ дагаад бас нэг адилхан их сургуулиуд дээрх одоо хөтөлбөрүүд бас юу одоо нэг өөрчлөгдөх юм байлээ л да. Боловсролын байгууллагууд дасан зохицоод гэсэн үг юм. Тэгээд энэ ингээд одоо л ингээд шок нь ороод ирчихсэн. Тэгээд ингээд шок ингээд замхрын штэ тий. Одоо шок ороод ирсэн юм чинь замхрах жоох ингээд шоктай ингээд дасан зохицсон штэ тий. Тогтворж штэ тий. Одоо л яг тийм тогтворжих тал руугаа илүү чиглэж байгаа юм болов гэж зүгээр миний хувьд бол ингээд яг хуу дүгнээд байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг хамгийн анх нэг ажилд орох ажлын байран дээр тавигдах одоо тодорхой хэмжээний шаардлагууд болвол өөрчлөгдөн. Тэрнээс бол ажлын байр нь бол алга болохгүй гэдэг рүү л одоо чиглэж байгаа юм болов гэж ер нь бол хараад байгаа. Тэнгүүд нэг гинт байхгүй болоод байгаа юм шиг мэт боловчиг яг үндэ тавигдах шаардлага нь бол яг илүү яг өөр болж байгаа гэсэн. Өндөрсний хэсэлүүдийг өөр болж байгаа гэдэг тийм ойлголт руу яваад байгаа юм байлээ. Жишээлбэл одоо тавигдах шаардлага нь өөр болно. Тий, жишээлх юм бол одоо ингээд юу гэдэг чинь чинь ингээд за ингээд нэг вебийн одоо харагдах байдлыг одоо бичгээд одоо HTML, CSS гэж одоо хэлүүд одоо байдаг. Тэдгээр одоо юу гэдэг чинь харагдах одоо байдал одоо энийг бол бичгээд бол яг ингээд хиймэл юм бол угаасаа аюу сайн бичиж байгаа гэдэг ч юм уу. Тэнгүүд тэрний яг ингэж энгийн яг код бичгээс илүүтэйгээр яг инженерчлэлийн сэтгэлгээ нь илүү чухал болж байгаа гэсэн. Одоо ингээд арай өргөн зургаар нь харах буюу одоо ингээд юуны одоо системээр нь харах, архитектурыг нь илүү ойлгож харах. Тэгээд дээрэс нь гарч ирж байгаа тэр нөгөө нэг бичигдсэн кодыг яг ойлгох чадамж те угаасаа алдах нь бол ойлгомжтой байхгүй да. Яг үндэ бол одоо AI-ийн хувьд бол 100% оновчтой юм гаргахгүй угаасаа нөхөр бол хаашин ч одоо чиглүүлж мэднэ те. Тэр бол тэрийг нөгөө нэг шалгах, ойлгох буюу одоо суур нөгөө нэг инженерчлэлийн тэр ухаан бол заашгүй одоо илүү чухлаар тавигдчих эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхгүй бол тэрийг нөгөө нэг шалгахгүйгээр ингээл хийгээд байх юм бол бас нөгөө өөртөө төөрөгдөл үүсгээд эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгох магадлал нь бол байна гэж одоо хараад байгаа. Зүгээр явандаа л өөрчлөгдөхгүй болно шүү дээ тий. Тэгэхээр бол өөрчлөгдсөн ч гэсэн яг инженерчлэлийн тэр нөгөө нэг сэтгэлгээ бол илүү чухлаар улам л чухал болж эхлэх юм болоо гэж харж байгаа гэсэн үг. Инженерчлэлийн сэтгэлгээ гэхээр арай жоох ингэжлэх юм бол асуудлын одоо гүн гүнзгий асуудлын цаач шалтгааныг ухаж ойлгодог тэрэн дээр тулгуурлаад шийдэл санал болгодог гिचүүл баг болох бах тий. Тэгэхээр энэ нэг сэтгэлгээ бол илүү чухал болж байгаа. Тэгээд энэ нь бол юу гэдэг чинь нэг одоо нухацтай сэтгэлгээтэй ч холбогдож байгаа гэсэн үг юм тий. Ямар нэгэн зүйлийг одоо юугаар одоо өргөн зургаар нь харах дүн шинжилгээ их тий. Тэгэхээр бол одоо IT-аас сурах байгаа хүмүүс техникийн ур чадвар гэхээс илүү сэтгэлгээний ур чадвар, дизайнингийн сэтгэлгээ ч гэдэг юм уу. Дизайн гэдэг нь зөв нөгөө үзэгдэх дизайн биш үү? Архитектур тийм. Нөгөө алгоритмаа яаж зохион байгуулах уу? Ямар асуудал би шийдэх гээд байгаа вэ лээ? Тэ? Тэрийг ойлгохгүй зөв нөгөө код зүгээр бичүүлээд байвал генерейт хийлгээд байвал дураараа юм шиг байна л та. За оргилын салбар, finance, банк бусын салбар дээр ер нь сүүлийн үед болж байгаа өөрчлөлтүүд юу вэ? Би зүгээр саяхан сонсон бол сүүлийн 10 жилд бол манай нэрлсэн дотоодын бүтээгдэхүүн бол нэг 4 дахин өссөн юм байна. За банкны салбар бас 4 дахин өссөн гэж би сонссон нэрлсэн дүнгээрээ. Сонирхолтой банк усын салбар бол сүүлийн 10 жилд 14 дахин өссөн гэдэг тийм. Тэгээ энэ зүгээр алтан бус статистик шинэ багцаагаар. За 14 байх гэж ядж л 10 дахин өссөн ч гэдэг юм уу. Энэ бол нөгөө үндсэн эдийн яг банкуд бол одоо жишээлбэл үдийн үндсэн эдийн засгтайгаа ойролцоо хоригсож байна л гэсэн үг шүү дээ.
банк улсын салбар дээр бол нэг иймэрхүү томоохон өөрчлөлтүүд гарчлаа. Тэгэхээр ер нь тэр салбар дээр ямархуу өөрчлөлт нэ. Буцаад нөгөө ахаал AI арайш бас айхтар ороогүй л байгаа хэл та. Гэтэ нөгөө финтекийн салбар ч юм бол бас л өөрөө одоо сүүлийн үед энэ апууд амар болчихлоо. Тэгэхээр энэ банк улсын салбар дээр ер нь бас нэг сайхан сонсож байгаа хүмүүс апдейт үү. Тэгээ одоо юун төлөө би 180-ийн салбарын нөгөө банк улсын салбарын хүн авчихсан мөлий. Энэ салбаруудын талаар бас нэг жижигхэн танилцуулга хийгээд ер нь яадیں۔ Хийдیں۔ За би бол одоо Invescore банк улсын санхүүгийн байгууллагт тэгээ группт нь ороод бол 1 жил орчим болж байна. Тэгээд яг манайх энэ жил онцлог нь 10 жилийнхаа ойг тэмдэглэж байна. Тийм. Тэгээд энэ 10 жилийн хугацаанд ер нь Invescore-ийн өөрийнх нь түүх нь яг энэ салбарын одоо энэ зах зээлийн ер нь бол хамгийн том өсрөнгөө хөгжлийн яг тэр үетэй бол давхцаж байгаа. Тийм байна тий. Тийм. Тэгээд зарим одоо томоохон хөгжил, дэвшил, шинэлэг зүйлсийнх нь одоо түүчэнд нь бол Invescore бол ялцгүй өөртөө бол явж ирсэн. Тийм онцлогтой. Тэгээд яг таны хэлж байгаа статистик зөвлөлдөө ер нь бол энэ банк улсын зах зээл за одоо хамгийн сүүлийн одоо 25 оны байдлаар зээлийнхэн багцныг 10 орчим их 80 руу ер нь бол төгссөн явж байгаа гэж санаж байна. Тэгээд ер нь бол гол үндсэн бүтээгдэхүүн бол зээл. Зээлийг бол өмнө нь бол одоо юу гэдэг чинь бидний мэддэг ламбард гэдэг ч юм уу тий. За арай илүү соёлтой нэршлэл парцелын зээлдүүлэх газар тийм ээ. За тэгээд одоо юу гэдэг чинь өөр одоо худалдааны төв зах ч юм уу тий. Тиймэрхүү юм дээр бол их уламжлалт байдлаар л ер нь мөнгийг зээлүүлдэг байсан. За гэтэл банк улсын зах зээл ер нь гарч ирснээр одоо ингээд томорсноор хөгжснөөр ямар онцлогуд бий болж байгаа вэ гэхээр банкны хараахан хурж үйлчилж чаддаггүй. Эсвэл бол одоо банк жоохон эрсдэлтэй байна гэж үзээд үйлчилгээс татгалцсан. Эсвэл бол одоо юу гэдэг чинь тодорхой нэг дид бүтц байдаг юм уу? Тодорхой нэг системийн асуудлаас болоод банкны үйлчлэгийг авах боломжгүй байгаа. Тэр нийгмийн бүлэг хэсгүүдэд бол энэ зах зээл бол хурж энэ бизнесийн одоо салбар бол хурж үйлчилдэг. За тэрийг ч гэсэн ерөн сүүлийн одоо нэг 10 жилд маш сайн ашигласан учраас энэ зах зээл ер нь бол ингэж тэллээ гэж харж байна тийм ээ. За тэгээд тухайлах юм бол одоо юу гэдэг чинь хамгийн анхны одоо ийм финтек одоо хэлбэрийн зээл, дижитал хэлбэрийн зээлийг бол одоо юу гэдэг чинь Lendman гэдэг компани одоо Монголд таниулсан тийм хамгийн анх ямар ч барьцаагүй зээлийг та одоо юу гэдэг чинь ухаалаг утасныхаа аппликейшнээс ингээд авнаа гингут тухайн үед бол хүмүүст бол зочирдж байгаа шүү дээ. Юу хүн ингэж зээл авч болох юм уу? Хүн зээл аавна гэхлээр банкн дээр очдог бичиг цаас 7 гэж банкныхаа хуулгыг хэвлж аваачж өгдөг ч юм уу тийм айгүй маш их хүнд суртал байсан. Энэ хүнд суртлуудыг бол арилгасан цөм цохоод одоо ингээд ийм одоо инновацлог тийм одоо зүйлийг бол яалтчгүй авчирч чадчихлаа. Өөрөө нөгөө асаа асуудлаа шийдвэл. Тий, одоо ингээд хүмүүсийн аманд өмнө нь бол бидний аманд бол хаан банкны танд төмөнд итгэлтэй гэдэг байсан бол асаа асуудлаа зээл хэрэгтэй бол pocket гэл ингээл бидний аманд ч гэсэн ингээл айгүй хойр түгээмэл ороод байгаа гэсэн. Тэгэхээр энэ салбар бол яалтчгүй нэг талаас Монгол бол нэг 500 орчим банк ус байгаа. Айгүй өрсөлдөөнтэй. Банкны түрүүний хэлсэн үйлчлэгүүд зах зээл дээр 500-уулаа өрсөлдөх хэрэгтэй болдог. За тэдгээрийн дийлийнх нь бараг л худалчинд 80% нь Улаанбаатар хотод байгаа. За тэгээд банктайгаа өрсөлдөн. Тэгэхээр асар өрсөлдөөнтэй зах зээл учраас энэ зах зээл өөрөө маш их хөгжсөн юм шиг харагдаж байгаа. За тэгээд тэрний өөр бас жишээ нь юу вэ гэх юм бол банк улсын зах зээл ингээд хөгжихийн хэрээр хөрөнгийн зах зээл бас тэрний одоо ингэж ийм тусгал одоо нөлөө бол дам нөлөө бол орсон. Одоо хөрөнгийн зах зээл дээр бид нэр хөрөнгийн зах зээл хэрэг өмнө хувьцаал гэж мэддэг байсан. За манай улс хаа нэг бонд гаргана. За гэтэл сүүлийн үед бол одоо юу гэдэг чинь хувьцаа гаргаж байгаа компаниуд за тэгээд тэр дотор одоо юу гэдэг чинь хувьцаанаас өөр одоо бидний нэр зэнсэн хөрөнгө барьцаалсан үнцас буюу ABS гэдэг ч юм уу тий. За одоо хаалттай бонд гэл ийм үр дүн байгаагүй шин бүтээгдэхүүнүүдийг энэ зах зээлээс ингэж сэтэж гаргаад тэгээд тэр нь бол одоо хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр яг идэвхтэй ингэж ярилжаалагддаг компаниуд хөрөнгөө босгодог ийм одоо цусны эргэлттэй болгочихж байгаа. Тэгэхээр ингээд тодорхой нэг зах зээл ингээд хөгжөд ирэхээр өөр бас ингээд ийм зах зээлүүдэд эрг нөлөө үзүүлж байгаа юм болов. За одоо тэгээд даатгалын зах зээл бол бас сүүлийн үед бол энэ банк болон банк улсын зах зээлээр дамжиж бас нэлээд бас тэлж явах шиг байна борлуулалтаа хийгээд тийм ээ. Иймэрхүү ер нөлөөнүүд байна гэж харж байна.
Түрүүний юугаа гүйцэхэд нэр мартсан байна. Финтек дижитал зээл бол энэ банкусаас гарч ирсэн. За эхэндээ бол банкуд бол энийг ерөөсө тоодоггүй байсан. Биднэрт кредит карт гэдэг бүтээгдэхүүн байж шүү дээ. Тэр чинь бол зээлийн үйлчилгээ. Ялгаагүй зээлийн үйлчилгээ, барьцаагүй зээлийн үйлчилгээ. Тэгэхээр бид нар яах гэж ийм аппликейшн хөгжүүлэх вэ гэсэн. Одоо хэрвээ бид нар харах юм бол бүх банкны аппликейшн зээл цахимаар ямар нэг барьцаагүйгээр шууд одоо гар утсаараа зээл авах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр уламжлалт одоо юу гэж энэ салбар дээр цойлж исэн тэр институтууд хүртэл ингэж энэ хөгжлийн араас дуурайхаас аргагүй болсон гэсэн. Хэрэглэгчээ алдаад өрсөлдөөнд нь ороод эхэлсэн учраас гэсэн үг тийм. Тэгэхээр иймэрхүү одоо өөрчлөлт бол энэ 10 жилд магадгүй Invscore-ийн түүхэнд одоо идэвхтэй орчсон хугацаанд бол болсон байна. Тэгэхээр энэ компани ч гэсэн ер нь энэ зах зээл дээр өөрсдийнх нь философи нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргая. Шинэ одоо урд өмнө байгаагүй тэр зүйлийг санаачлая. Тэрийг ингэ зах зээл дээр хүргэе гэдэг ийм философитой. Түүнээс гадна бас хизээч одоо юу гэдэг чи өөрийнхөө харилцагчтай өрсөлдөе гэж одоо жишээлбэл Invscore бол үздэг. Жишээлбэл зээлийн бизнесийн одоо бас нэг тийм одоо ёс суртахууны асуудал тийм шүү дээ. Харилцагчдын бүх мэдээллийг хүлээж авдаг, цуглуулдаг. Тэгэн уулзлаа өөр нөгөө гараараа өөр бизнес, ижлэхэн бизнесийг хийгээд маань. Invscore-ийн хувьд бол тийм одоо анханасаа тийм философи байгаагүй. Бид нар хизээч харилцагчтайгаа өөрсдийнх нь зах зээл дээр өрсөлдөхгүй. Бид нар зөвхөн санхүүгийнхаа зах зээл дээр тэднэрт одоо юу гэдэг чинь санхүүгийн үйлчилгээг хүргэх, тийм санхүүгийн одоо хэрэгцээ шаардлага асуудлыг шийдэх тийм одоо байдлаар дэмжинэ гэдэг тийм философитой байсан компани байгаа гэсэн үг. Жохон замбрааг өрчлээ. Зүгээр надад бол бас сонирхолтой байна шүү дээ. Одоо жишээлбэл Nasdaq жишээлбэл янз бүрийн зээлийн үйлчлэг гэдэг юм авах тиймэрхүү шаардлага гардггүй эсвэл ерөнхийдөө болоод явчихдаг. Одоо бид хоёрын салбарыг хооронд нуух гал юм л да. Жишээл эсвэл Японд та нар үйлчлэгээ үзүүлэхдээ янз бүрийн financial янз бүрийн байгууллагуудад үйлчлэгээ үзүүлсэн кейс байдгүй гэх юм уу те. Тэгээ зөрүүлээд бас ориглоос гэдэг нь ер нь сүүлийн 10 жил зүгээр одоо мэдээллийн технологийн салбарыг банк усууч гэдэг юм уу энэ юуны салбарууд санхүүгийн байгууллагын салбарууд ер нь хэр их нэвтрүүлж байгаа юм. За зүрхний аппликейшн бол яг нэг л хэрэгтэй. Гэхдээ яг аппликейшны харин дид үтцийг ярих нөө зээлийн мэдээллийн сантай холбоцсон гэл бас амар олон давуу талууд үүссэн байна л да. Тэд нар байхгүй одоо магадгүй энэ дэр бас улс бол хөөх юм оролцсон л байгаа байхгүй. Би бас хүмүүс төрийг дандаа харааж идэгин. Гэхдээ энэний хойтлын нөгөө нэг баталгаатай дид үтцийг бол яг харахгүй засах нь хийж ийжлийн дид үтцэж явж цаашаага явдаг. Тэгэхээр нэг би бас жоохон энэ завшааны гэж либертаруудыг бол жоохон чимгчмээр санагддаг. Яг тэгэхээр эдгээр бол ингээл татвар болгуулгаа өмчийн ирэх гэл юм ярьдаг. Эцсийнүүд өмчийн ирэх их юм баталгаажуулсан гэдэг асуулт байдаг. Хувь хүмүүс ч гэдэг юм компаниуд эзэж баталгаажуулж чадахгүй байхгүй. Ардталт нь тэрийн төр бак хийхээс өөр аргагүй байхгүй. Тэгэхээр нэг тийм төргүү анаарах юм их экстрим хувилбарлуу явсан нөхдүүд бол жоохон надад бол жоохон худлаа санагдаад байдаг. Өөр тэдний хүсэж байгаа ертөнцид нь яхааргүй төр бол айгүй чухал тоглогч байгаа тахад тэрийг үгүйсгээд байдаг чинь зүгээр яг жоо хазаачлаа. Сан нь юу гэхээр саний тэр зээлийн мэдээллийн санг цахим руу шилжүүлээд тэрний ингээд давдаг усны үр дүнд тэр дэлгэцүүд бий болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гэсэн. Тэгэхээр эхний асуултанд те цэнгэлдээ яг нь танах ер нь financial асуудлуудаа шийдэж янз бүрийн Монголын санхүүгийн байгууллагуудтай яаж ажиллаж байна вэ? Дээрээс нь Японд үйлчлдэг компаниуд янз бүрийн financial компаниуд байна уу гэсэн юм байна. Nasdaq-ийн хувьд яг тийм нэг санхүүгийн бүтээгдэхүүн болон санхүүгийн үйлчлэгээ энэ одоо үйлчлэгээ хөгжүүлдэг тийм харилцагчтай бол байгаагүй. Тийм тэгээд яг бид нар бол яг өөрсдөө яг тийм биш одоо санхүүгийн одоо систем ч юм уу тэр талаас бол ажилласан туршлага бол нэмгэн. Гэхдээ яг дотоодын нөгөө бүтээгдэхүүнүүд дээр одоо чинь одоо UQPay-тай холбох татварын системтэй холбох холболтууд тэр гэдэг чинь тиймэрхүүнүүд бол мэдээж бол байлгүй яг уу. Тэгээд яг одоогоор бол яг нөгөө банкны одоо зээлийн үйлчлэгээ ч юм уу тий санхүүгийн байгууллагуудаас тийм үйлчлэгээ дээр авсан тохиолдол бол байхгүй байгаа. Гэтэ явандаа л угаасаа мэдээж тийм авах хэрэгцээ шаардлагууд бол гарч магадгүй. Тэгээд яг бас нэг жоох нэг юутай энэ нөгөө нэг Nasdaq бас нөгөө нэг хит хитэн тийм нөгөө нэг олон төрлийн товцоо эзэмшигчтэй. Тэнгүүт нөгөө ингээд зээлийн үйлчлэгээ дээр авах гэнгүүт бас нөгөө айгүй тийм нүсэр тийм нөгөө шаарддаг юм байл л те. Тэгээд одоо нөгөө баахан одоо хязгаар эзэмшигчдээс одоо гар 9 цаг юу гэл яг нэг талаасаа тэр бол буруу биш. Тэгэхээр нөгөө тий нөгөө талаа ихтэй арай л нүсэрчсэн тийм юмнууд одоо шаарддаг юм байлээ. Корпорацийн төвшөнд гэсэн үг. Компани зээл авах тохиолдол. Тий. Тэгэхээр бол бас тэрэн дээр бас юу гэдэг чинь ингээд нөгөө нэг банкуудын
жишээ нь магадгүй те дотоод нөө дүрм журман дээр ч юм уу те зарим одоо юунууд эргэж харах ч юм уу эсвэл улсын бүртгэл лидертэй ч юм уу тодорхой хэмжээнд нэг тийм одоо юмнууд ягаад бичиг баримтуудаагаа ингэж одоо интеграц хийх ч юм уу ойлголтуудаа нэг төвшөнд авчих ч юм уу тиймэрхүү юмуднаас жоохон чухал юм болоо даа л гэж зүгээр сүүлд санагцсан. Манайх чинь тэгээд нөө бүртгэлийн тогтолцоо маань бас яг үүндээ бас аюу тэрхээс нүсэрдүүлэх гэдэг тал бол байдаг. Маш олон зүйлүүд шаарддаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг энэ юу гэдэг чинь ингээд банкны тухайн үзмжээр нөө нэмж юмнууд гарч ирдэг. Зөвхөн банкн дээр эхлэлтгээс улсын бүртгэл дээр очиж байгаа улсын бүртгэгчийн өөрийнх нь үзмж бас нюансууд гардаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ цаана бол яг хэвдээ нэг бүртгэллүүд маань энэ тэндээ нэг жигдэрчих юм бол аль аль талдаа үйлчлэгээ авах дээр одоо тус одоо нэмэр болох юм болов уу гэж зүгээр ингээд яг бодогдож байна. Тэгээд зөв яванда энэ нөгөө нэг бизнесийн одоо төрөлжилт эдэртэй холбогдлогоор тийм санхүүжилт тийм төрөл бүрийн ч юм уу тийм одоо хэрэгслүүдийг одоо судлах авахыг зорихыг бодвол үүсэх байхаа гэж бодож байна. Тэгээд яг одоо түрүү нэг энэ нэг финтектэй холбогдлолтойгоор зээлийн мэдээллийн сайт дээр бол аюу том одоо нөлөө үзүүлж байгаа юм л да. Тэгээд энэ дээр нэг бас зүгээр нэг чухал зүйл нь болохоор энэ нэг мэдээллийн одоо ил тод нээлттэй байдал нь гэдэг юм байна. Яг оролцогч талуудаа гэсэн үг шүү дээ бүхэнд гэсэн үг биш тийм. Яг нэг авах шаардлагатай оролцогч талуудаа ингэж нэгэн зэрэг ингэж адил төвшнөх байх нь одоо тухайн салбарынхаа өсөлт хөгжилтөнд ямар чухал нөлөө үзүүлдгийг одоо хамгийн тод жишээ нь бол яг энэ зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо юм болоо гэж харагдаад байгаа байхгүй. Тэгээд зээлийн мэдээллийн сангийн тэр тогтолцоо хийж одоо энэ нэг одоо кредит скорингуудыг оновчтой хийх тэгээд мэдээж нэг эрсдлээ ингэж тооцоолоод тухайн одоо зээлдэгчдэд зээл авах чинь хүнний одоо зээлийн хэмжээг тодорхойлж өгдөг тэр нэг оптимизацийн бодлогууд дээр явж байгаа шүү дээ. Энэ бол сая суур боломж нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг transparency буюу оролцогч талуудаа мэдээллийн адил тэгш байдлыг хангах нь бол ямар чухал вэ гэдэг юм бас яг Монголд одоо айгүй сайн жишээ юм болоо гэж зүгээр бод тий. Тэгээд яг хөө хамгийн сүүлд нэг тэр либерал үзэлтэй холбогдлолтойгоор юм дээр яг хөө нэг яг энэ тодорхой хэмжээнд Монголд байдаг нэг одоо либертар одоо үзлийг одоо түүчэлдэг хүмүүс маань арай нэг жоох юм жоохон буруу илэрхийлээд идэм болов уу гэж бодоод тий. Тий одоо жишээ нь юу гэдэг чинь Милтон Фридманы төрийн одоо 3 одоо их ёстой зүйлийг бол хамгийн түрүүнд одоо олон нийтэд түгээж таниулах байдаг ч юм уу. Тэгэхгүй болохоор төр бол юу өдр гэхэр чинь бас нэг бүр байхгүй тийм юмыг дэмжиж байгаа ч юм уу гэдэг юм бол орж ирээд байгаа ш. Тэгэнгүүт одоо 20 дугаар зууны хамгийн алдартай эдийн засгч хэм бол угаасаа Милтон Фридман гэл бараг л бүгдээрээ одоо дэмжих гээд байдаг шүү дээ. Ер нь бол одоо Америк 20 дугаар зууны хүн гэх юм бол Милтон Фридманыг нэрэлсэн маш олон тохиолдод байдаг те. Тэнгүүд Милтон Фридман бол өөр одоо ингээд яг ингээд Чикагогийн одоо хөвгүүд Чикагогийн их сургуулийн одоо товчхондоо олно загалмаас эцэг шүү дээ те. Үүсгэн байгуулаагүй ч гэсэн те. Тэнгүүд Чикагогийн одоо энэ хөвгүүд Чикагогийн эдийн засгийн одоо энэ сургууль энэ урсгал гэж хэлж болох үз. Энэ гол одоо энэ санаануудыг бас уг зүгээр таниулбал зүгээр хэрэгтэй болол гэж боддог шүү дээ. Одоо жишээ нь ингээл хувь цагааяа сонгох нь free to choose те. Хувь цагааяа сонгох нь бүр маш гоё орчуулсан санагдаа. Одоо энэ нэг амар санаа бабар гоё орчуулсан байдаг шүү дээ те. Энэ бол айгүй сайн орчуулга гэж надад зүгээр санагдтыг те. Би бол 2 удаа уншижсэн хувь цагааяа сонгох номыг. Тэгээд тэн дээр бол ингээд маш ингээд тодорхой нэг шийдлүүд ингээд бичсэн байдаг шүү дээ. Энэ бол яг нэг төрөөс яаж зохицуулалт хийх вэ гэдэг талаарх юмнууд их тий. Тэгэхээр тэр нэг санаануудыг уг нь түгээн дэлгэрүүлэх юм бол илүү зүгээр юм болов л гэж зүгээр санагддээ шүү. Ийм юм шүү дээ. Одоо ингээд жоохон айлчхад тэн дээр нахи айлчдээ одоо яг Милтон Фридман ч гэдэг юм манай ингээд зөв ингээд либертарууд яг заримдаа нэг тийм easy formula яриад байдаг байхгүй одоо яг нэг Фридманы гоё матрис байд юм л да. Тэг хүн өөрийнхөө мөнгөийг өөртөө зохицуул, өөрийнхөө мөнгөийг бусдад зарцуулвал хүний мөнгөийг өөртөө зохицуул, хүний мөнгөийг бусдад зарцуул гэдэг. Энэ бол яг зүгээр энгийн ингээд ойлгоход бол айгүй амархан ойлгогдож тэгээ зүгээр нэг энгийн логикрууд бол. Гэтэ ингээд яг тэрийг оруулаад жоохон гүнзгий бясалгаад одоо жишээлбэл миний сүүлд эзэмсэн мэрэгчлүүд public administration гэж явангууд чинь юунууд арай өөр болж эхэлж байгаа юм л та. Зүгээр амар napkin economics гэж бас хэлдэг юм да. Нөгөө нэг салфеткан дээр зурдаг эдийн засаг гэдэг байгаа байхгүй. Юмыг амар энгийн хэлмэд анх сонсонгууд амар юм тийм дэгээд тавчдаг хүн тий. Нэрээ юм байж тэгээд нэг афоризм ч байд юм уу те. Эсвэл юу гэдэг чинь тиймэрхүү юмар хүмүүсийг татчих гээд байд юм л та. Тэгээд
Зөвхөн яг Фридманы янз бүрийн судалгааны ажлууд бий л дээ. Одоо алдартай пейперүүд нь байна. Одоо 62 оны AB гэдэг юм уу янз янзын алдартай судалгааны ажлууд байна. Манад бол Фридманы зарим нэг жоохон шоуны юмнууд нь л орж ирж байгаа юм л заримдаа. Тэгээ одоо энэ чинь хүний имийг хүнд зарцуулах гэж шүү дээ. Мэдээж дүрмгүй байх юм бол хамаагүй зарцуулна. Гэтэл тэн дээр дүрм гэдэг юм орж ирнэ те. Одоо хүний имийг хүнд зарцуулаад айгүй муу гэх юм бол Нордик улс орнууд хамгийн хогийн улсууд байх хэрэгтэй байхгүй. Гэтэл айгүй сайн контр жишээ гараад ирж штэ. Тэнд бол хүний имийг хүнд зарцуулдаг амар том төр вэ штэ. Тэгэхээр тэр улсуудыг аваад үзэнгүүт ингээл тэр нөгөө таны энгийн жишээ ажиллахгүй. Тэгэхээр энэ дэр хүний имийг хүнд зарцуулаад байгаа гэдэг нь бол яг зүгээр энгийн сонсоход болж байгаа боловч тэрний ард ямар институт байна вэ? Яг ингээд ахаад гүн живэд үзвэл юу байна вэ гэдгийг бид нар харах юм бол үнэхээр институт сайтай юу үгүй юу гэл ингээл иймэрхүү нарийн юмнуудын нэг нь харах хэрэгтэй юм шиг юм л да. Тэгжиж бид нар яахгүй бол нөгөө энэ одоо хүмүүс чинь нэг энгийн формула хэлж ирэх хүмүүс айгу дуртай байдаг. Гэхдээ яг энгийн формул бол амар аюултай. Жишээлбэл энэ дэр нөгөө нэг Esther Duflo, Abid Banerjee хоёрын Good Economics for Hard Times гэх ном байдаг хөөе. Тэн дээр жишээлбэл цагаачлал ингээд амар асуудал үүсгдэг. Дахиад яг тэр napkin economics буюу нөгөө салфеткын дээр зурдаг юм. Тэгэхээр хүмүүс ингэж бодсон юм л да. За баг ихэнх үзэж байгаа хүмүүс эрэлт нийлүүлэлтийн загварыг мэддэг те. Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлт хоёр хоорондоо огтлцоо тэнцвэр цалин тогтно гэх те. Тэгмэд цагаачд ороод ирвэл энгийн economics юу тайлбарладаг вэ гэхээр цагаачд ингээд ихээр ороод ирэхэд хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэнэ. Тийм учраас одоо юу гэдэг чинь цалин уннаа ч гэдэг юм уу. Ийм хэлээд энэ бол одоо цагаачлалыг эсэргүүцэх гол үндсэл гэдэг юм л да. Тэгээ энийг ингээд нэр сонсохоор амар те ингээд catchy те ингээд бариад авчмаа сонсогддог. Гэтэл яг ингээд бодит амьдрал дээр үл эзэж тийм болдоггүй юм гэнэ л те. Зөрөөд хөдөлмөрийн эрэлт нь өсдөг гэдэг. Нөгөө улсууд ч очоод идэж уун хэрэглэн те. Тэр орон нутгийнхаа дэлгүүрээс юм худалдаж ш. Тэр хүмүүс чинь ингээд огт зөвхөн хөдөлмөрийн нийлүүлээ байгаад байхгүй шүү дээ. Зөрүүлээд эдгээр чинь юм худалдаж аавна. Юм худалдаад аваад тэгэхээр тэр орон нутгийн бизнесүүд нь ашиг орлого нэмэгдэхэд эдгээр чинь яг хүн нэмж авъя л гэж бодно шүү дээ. Тэр хөдөлмөрийн эрэлт талд бас ингээд зэрэгцээд нэмэгддэг. Тэгээ тэрэн дээр асар нарийн тийм динамик байд юм байна л да. Тэгээ тэрийг харахгүйгээр зүгээр нэг ингээд нэг юм энгийн юмнууд ярих гэдэг байх юм бол ер нь нөгөө гэрлүүгээ буцаагаа явуулчихна гэж байна. Тийм юм шиг. Гэтэл яг гоо зүгээр Солонгост ирсэн монголчуудын хувьд бол нэг хэрэгэлдэг. Гэтэл тэр чинь бол ингээд бүр мөсөн цагаачилж байгаа хүмүүс шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо сирийн дөрөвч гэдэг юм уу те. Тэр чинь нутаг оронд нугасаа бүр ингээд гамшиг болол явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр тохиолдолд яах вэ гэдэг юм. Тэгэхээр яг бид нар нэг их нарийн унших хэрэгтэй юм байна. Миний эцсийн санаанд тэр л хэлэх гэдэг. Ямар ч үзэл баримталтай байж болно хүн. Гэхдээ тэрийг хамгаалахын тулд нөгөө эсрэг үзэл баримтлуудаа ч айгуу сайн харж явах хэрэгтэй юм билээ. Гэвч манайхан бол нэг жоохон тэндээ нэг мэтгэл зарчим айгуу муутай л санагдаад байна. За sorry ориглоо. Одоо нөгөө финтек салбарын асуулт. Финтек салбар дээр AI юу нь юу болоод байна. Би нэг амар ярьслага авч байгаа шиг болчиход байна. Уг нь бид нар чи харилцаа ярих хэрэгтэй байтал. Би нэг жоохон диктейт хийгээд жоохон заараад байгаа юм. Финтек салбар дээр юу болж байна? Биш ээ. Банк ус сүүлийн үеийн finance салбарууд дээр нь AI-ийн хэрэглээнүүд юу нь орж ирж байна уу? Мэдээллийн технологийн янз бүрийн юмнууд юу болж байна? За яг би нөгөө нэг айхтар технологийн хүн биш болохоор нэг тийм нарийн юм бол мэдэхгүй бах, хэлж чадахгүй бах. За ер нь яг нийтлэг бизнес зах зээлүүд дээр үзүүлж байгаа нөлөөг муу ялгаагүй л авч байгаа. Ер нь наазах энгийн хөдөлмөрийг хөнгөвчлөгч байдаг юм уу? Эсвэл бол одоо юу байдیں۔ Сүүлд тэр Anthropic-ийн Claude гэдэг одоо AI гэх юм уу те. Тэр бол одоо ингээд Excel-тэй одоо PowerPoint-тэй ч юм уу те маш сайн хоршиж ажиллаж байна. Ер нь санхүүгийн шинжээч одоо ч юм уу тийм ээ. Эсвэл бол ийм аналист одоо ийм хүний хэрэгцээ байхгүй бараг л бүгдийг нь Anthropic Excel хоёр нийлээд хийгээд өгчөж байгаа. Гэдэг ч юм уу тийм иймэрхүү ийм юмнууд яваад байгаа. Тэрний тусгал бол үнэхээр нөлөөлж байгаа. Үнэхээр гарч ирж байгаа хөдөлмөрийг хөнгөвчлж байгаа. Яг бизнес дээр гэх юм бол яг зээлийн бизнес дээр бол одоо энэ credit scoring дээр бас ер нь орж ирэх. Яг машин learning орж ирж байна. Тийм машин learning орж ирж болно, AI орж ирж болно. Гэтэ яг шууд хэрэгэлсэн юм бол бас байхгүй байгаа даа л да. Бас тэрийг хамаагүй бас тэгж хэрэгэлж болохгүй. Гэхдээ аппликейшны ерөнхий одоо наазахын одоо юу гэдэг чинь ингээл CRM-ийн үйлдэлч үү юм уу те. Янз бүрийн юм дээр бол AI төлөвлөхөө орж ирж байгаа. Гэтэ явандаа ер нь credit scoring дээр орж ирэх бол ер нь хамгийн том нөлөөтэй байх бах. Намайг 19 онд өөр компанид ажиллаж байх үед нэг тийм юуны Сингапурын тийм финтек фестивалд оролцох боломж олгож ирсэн. Тэнд очиод зүгээр ингээд 19 оны үеийн тийм финтекийн хөгжил ямар хөө байсан бэ гэд харахаар янз бүрийн юм явж ирсэн байдаг. Жишээлх юм бол
тухайн үед бид нар бас л яг ийм зээлийн аппликейшн хөгжүүлэхээ явж байхад нэг тийм хүнийг уламжлалт бус дата гарна одоо credit scoring хийх гэдэг тийм биш. Тэрэн дээр юу явж исэн бэ гэсэн чинь гар утасны датанууд гэж байсан баг. Гар утасны смарт одоо фоны хэрэглээний датанууд. Чи хэр их дуудлага missed call болгодгийг, хэр их мессеж өчтдгийг одоо ер нь бол нэг төрлийн одоо behavior буюу зан төлөвийн дата. Тэгэхээр тэр чинь чиний гар утсан дээр үлдэж байгаа тэр датанууд чинь тодорхой одоо нэг гар утсан дээр permission буюу зөвшөөрлөг гэж авдаг ш. Таны хувийн мэдээллийг одоо ингэж авч чадах уу? Тэр зөвшөөрлийг нь авч жагаад тэрэн дээр нь үндэслээд ингэж хэр сайн зээлээ энэ найдвартай төлөх хүн бэ гэдгийг нь таамагдаг. Яагаад гэсэн бэ гэхээр угаасаа одоо зүүн өмнө даадч байдаг юм. Тухайн үед бол зүүн өмнө даад нэлээд тийм эрчтэй явж исэн. Банкны үйлчлэгээ угаасаа хүрээгүй. Хүмүүст уламжлалт хүнийг одоо зээлээ төлөх үгүй юу гэдгийг нь тодорхойлдог тэр модель хэрэгтэй датанууд нь байгаагүй байна. Банкны үйлчлэгээ ус байхгүй. Эсрэгээр ухаалаг утасны хэрэглээ амар хүчтэй ингээд орж исэн. Хүн болгон ухаалаг утастай болоод явж исэн учраас тэр байгаа датан дээр нь үндэслээд хүний зээлийн одоо төлөх чадамжийг нь үнэлж исэн. Манайх тухайн үед 19 онд яг нэг тийм компаниас тэр моделийг одоо тодорхой хэмжээний вендор гэрээ хийгээд авч лээсэн л та. Тэгээ яг тэр үед бол бас нэг тийм сайн ажилддаг байсан. Гэхдээ одоо бол 19 он тийм явж исэн. Одоо 26 онд бол 7 жил бүр л илүү супер болсон байх л гэж бодож байна. За хэдүүлээ нэг юу ярив. Одоо нэг сайхан сүүлд унжсан номныхаа талаар ярилцаа. Тэгээ ерөнхийдөө цаг бас нэлээд явцсан байна. Тэгээд ер нь сайхан одоо ерөнхийдөө бид нэг багц 2 багц юм ярьлаа шүү дээ. Эхлээд нь сайхан хэдүүлээ FIFA буюу хоббигаа ярьсаа тэр тал дээр бас орчуулга хийжсэн хүмүүс. Дараа нь тус тусынхаа салбарын асуудлуудыг ярилцаа. Тэр салбар хоорондын нэг кросслох гэж үзлээ те. Би сая ингээд IT болон finance кросслох. Дундуур нь хоёул нэг жоохон public нөгөө юуны асуудал econ public administration толгойтос. Одоо нэг хэдүүлээ сайхан тийм ном suggest хийгээд тэгээд үзэгчдэд зориулаад нэг номноо suggest хийгээд энэний өмнөх дугаар дээр болохоор бид нэг бахан кино ярьсан. Тэгээ нэг оролцогч нар бахан кино санал болгоод дуусгаж исэн. Одоо хэдүүлээ нэг сайхан сүүлийн үед уншсан номнуудаасаа санал болгоод тэгээд подкаст дуусгая гэж. За хамгийн ихэнд одоо дэлхийн аварга болох байгаа учраас тэр нэвтрхий дэл. Одоо хөлөмгийн бүрэн нэвтрхий гэдэг номын тий тэр номын одоо яг хөлөмгийн дэлхийн аваргатай холбоотой хэсгүүд байгаа. Анхны дэлхийн аваргаас би буруу санаг бол 22 он дэлхийн аварга орцсон байлгүй тий. Бага. Харин энэ хамгийн сүүлийн одоо яг хөлөмгийн бүрэн нэвтрхий төлөлийн одоо хамгийн сүүлийн одоо хувилбар нь гэсэн үг л дээ. Бид одоо гарсан гэсэн үг. Тэгээд 2024 онд гарсан. Тэгэхээр нөө 2022 оны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн болоод орцсон байгаа юм тийм. Ороод тэгээд ингээд болцсон байгаа гэсэн. Одоо тэгээ 2026 оны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга болоод 27 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсны дараагаар дараагийн одоо эдишн буюу дараагийн одоо нөө хувилбар нь гарах юм. Тэр номыг бол хамгийн ихэнд санал болгох байна. Тэндээс бол нөгөө ярианы ихэнд гарч ирсэн маш тийм цэгцтэй гоё түүхүүдийг тий. Хөлөмгийн түүхүүд одоо юу гэдэг чинь зарим нь ам дамжиж ингээл яригдсан байдаг, зарим нь ингээл сонь нийтлээс уншиж исэн. Зарим нь үнэхээр одоо өөр хааны газраас уншиж байгаагүй тиймэрхүү нэг сонь содон мэдээлэл ч юм уу тий. Түүхүүдийг бол тэр номноос бол уншиж болно гэсэн. Тэгэхээр цаг үеийн их гоё таарч байна. Тийм байна тий. Тэр номыг хамгийн ихэнд санал болгох байна. За сүүлд уншсан гэх юм бол би яг өчигдөр орой өмнө уншсан нэг номоо дахиж эргүүлсэн. Тэр нь юу нэ бидний бас ярианы хэнд гарч ирсэн тэр нэг Венгрийн одоо намтар тийм ээ. Намтар тэр чинь цагаан харуулан биш шүү. Миний намтар. Цагаан уул тийм улаан цагаан. Улаан цагаан. Тэр номыг дахиж нэг эргүүлж уншмаар санагдаад ихлүүлсэн. Тэгээд би яг зүгээр миний хүний хувьд сүүлийн нэг сарын хугацаанд одоо ингээд ажил өөрчлөгдөөд за карьерийн хувьд ч гэсэн ер нь бас нэг жоохон шилжилт хийгдээд нэг хүмүүсийг өмнө нь бол өөрөө гүйцэтгэл гаргах шаардлагатай байдаг байсан бол одоо ер нь жоохон хүмүүстэй хамтарч ажиллах хүмүүсээс одоо зохион байгуулах тийм үр өдрөөр шилжсэн учраас тэр номыг нэг дахиж нэг эргүүлж сөхмөр санагдаад байсан. Тэнд бол одоо тэр Арсен Венгер гэдэг хөлөмгийн одоо менежер тийм ээ мундаг менежер одоо ингээд яаж менежер болж исэн менежер хийж явах үед нь ямар асуудлууд тулгарч исэн тэр ганц хөлөмгийн намтрахээс илүүтэй менежментийн бас нэг юм одоо арга техник тийм ээ тиймэрхүү зүйлс байдаг учраас тэрийг
нээсэн. Тэгэхээр тэр номыг бас зөвлөмөр байна. Тэгээд би тэрийг өмнө уншиж байсан л да. Гэхдээ дахиад сүүлд уншихад ялангуяа монгол хэлээр нь дахиад уншихад болвол бид нар ер нь айгүйх тийм дажгүй орчуулга хийцэн байна гэж ер нь харсан шүү тий. Орчуулгыг нь бол Цэнгэл ах болон Цэнгэл ахын багийнхан хийжсэн. Редакторын өнөр өгш хийжсэн. Ер нь нэг тийм уншихад маш уншууртай, маш тийм одоо хүнд амархан ордог, тийм амттай ном болсон байсан. Тэрийг бол бас дахиад хүмүүс одоо уншаасаа гэж хүсэж байна. Уншаагүй хүмүүс байгаа бол тэр заавал нэг Арсеналын фэн, Арсен Фенгерийн фэн байх ерөөсөө хамаагүй байхгүй. Тэгэл зүгээр уншихад маш сонирхолтой болсон. Тэр хоёр номыг санд болгох. Окей. За баярлалаа гэсэн. Реклам явуулаа шүү. Харин. Ааха. Тий би яг нэг номноос өмнө нэг энэ AI-тай холбогдлоо нэг хідэн зүйлсүүдийг бас зүгээр нэг тодруулаад гэдэг. Яг одоо болохоор энэ нөгөө нэг юутай холбоотойгоор яг энэ санхүүгийн байгууллага үйлчлэл яг тэр дотроо болвол ер нь санхүүгийн байгууллага үйлчлэл гэхэд болох юм байна. Хөрөнгө оруулалтын банкуд бас одоо нарилжааны банкуд, санхүүгийн байгууллагууд эдэргээл даатгалын байгууллагууд эдэргээл яг энэ дээр бол яг нөгөө нэг яг энэ AI-ийн хэрэглээ, хиймэл оюуны хэрэглээ, бүтээмж нэмж шийдвэр гаргалтын хурдыг нэмж байгаа тохиолдол аюулх байгаа юм билээ л дээ. Бас нэлээ яг хамгийн эрчимтэй явж байгаа нөгөө нэг энэ салбаруудын тэргуунд нь бол санхүүгийн салбарынх яваад байгаа. Мэдээж өөрөө нөгөө нэг софтвер инженерчлэл те IT инженерчлийн одоо энэ юм салбар нөр хамгийн түрүүнд нь явж байгаа л да. Хамгийн их одоо нөлөөтэй байгаа те. Тэгээд энэ Лондоны Morgan Stanley банкнд одоо нэг таньдаг залуу маань ажиллаж байгаа. Бэлгүнгээ залуу аюу мундаг залуу байдیں۔ Тэр маань болохоор яг энэ нөгөө нэг энэ банкуудын нөгөө нэг энэ тайлан болон одоо ер нь бол тайлангийн нэг чихэд баг болох байх. Тэнд одоо ингээд ажиллаж байгаа. Тэгээд бүр Будапештэд ажиллаж байгаад Франкфурт руу шилжээд Франкфуртоос одоо Лондонд ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэр залуутай ингээд уулзаад ингээд ярилцж байхад энэ нөгөө нэг энэ AI-ийн нөлөөгөөр, хиймэл оюуны нөлөөгөөр бүр ингээд аутсорс хийдэг байсан ажлууд нь болвол бас жоох хумигдж байгаа гэсэн юм хэлжил. Яагаад гэвэл аутсорс хийлэгдэх байсан зарим ажлуудаа AI-аар одоо юу хийлгүүлээд гэтээ мэдээж нэг хүний оролцоо байгаа л да. Тэр нэг шууд хүний хийдэг байсан ажлуудыг л багасгаж байгаа гэдэг. Тэр бол хөрөнгө оруулалтын банк дээр явж байгаа өөрчлөлт бол байгаа да. Тэгээд яг энэ банкуудын зээлийн судалгаатай холбогдлоо ингээ айгүй их маш их материал авдаг шүү дээ. Нэг зээлийн судалгаа гээл тэгээд дээрээс нэг зээлийн одоо аппликейшн бүглүүлээл, анкет бүглүүлээл те. Тэгээд зээлийн асар их саасан материалууд нэг банкуд болон санхүүгийн байгууллага зээл олгодог байгууллагууд ингээд цуглуулдаг. Тэгээд тэд нар дээр одоо нэг сүүлийн үед OCR буюу ингээд товчхондоо дүрс таних гэвэл баг ойлгомж энэ хэд баг нэлээд гай өгчих байх. Яг тэгтээ онохгүй бүрэн онохгүй байх. Тэг өгчих байх. Тэр технологи бүр нэлээд бас эрчимтэй нэвтэрж байгаа юм байна л дээ. Тэнгүүт нэг OCR-аар технологи ингээ хүчтэй нэвтэрснээрээ өмнө нэг хүн ингэж хараад тэн дээр дүн шинжилгээ өгдөгсөн тэр хугацааг бол маш одоо баг болгож байгаа юм байна лээ. Тэгэнгүүт тэрнтэй холбогдлоо нэг зээлийн материалтай танилцах, зээлийн судалгаа хийх гэдэг хугацаа бол асар одоо богино болоод тэнгуут тэр нэг зээлийн судалгаа дүгнэлт гараад ирчихгүй тэрэн дээр шийдвэр гаргалт явна шүү дээ тий. Тэнгуут шийдвэр гаргаж байгаа зээл олгох шийдвэр гаргаж байгаа юмнууд л айгүй их юу болж байгаа юм бэлээ л дээ. Хурдан болж байгаа юм бэлээ. Тэр тэнгуут энэ нэг ялангуяа манай энэ том банкуч гэсэн бас хийгээд эхэлсэн байж зүгээр магадгүй байх л гэж бодож байна. Тэгэхээр удахгүй одоо юу гэж ингэ зээлийн судалгаа хэд тоног гэдэг байсан юмнууд бол бараг л өдөртөө шийдэгдэх ч юм уу тий. Тийм болох зүгээр магадлал байгаа юм бэлээ. Гэхдээ энэ бол бас нэлээд хугацаа авах байх та хэдэн жилийн дараа тийм болох байх. Тэгээд энэ нөгөө нэг ингээд яг энэ санхүүгийн салбартах энэ яг энэ хиймэл оюуны ач холбогдол айгүйх нэмэгдэж л байгаа юм билээ. Тэгээд яг хиймэл оюунтай холбоотойгоор яг нөгөө нэг хиймэл оюуны яг өөрийнх нь нэг тийм үндсэн 5 зарчим болоогоос байх ёстой л гэж үзээд байгаа юм байлээ л те. Би болохоор энэ нөгөө нэг энэ AI fundamentals гэдэг бас нэг зүр хичээл үзээд байгаа. Тэгээд дусчихсан гэсэн. Тэгээ энэ дээр нэг 5 зарчим ингээд тодорхойлоо. Би нэг тэмдэглэлээс хуваалцгаад энэ нэг AI буюу хиймэл оюун тэгээд товчхондоо технологи бол хамгийн түрүүнд бол хүнд бол нэг ээлтэй байх хэвээр. Хүний сайн сайхан. Тий, хүний сайн сайхны төлөө байх хэвээр. Тэгээ хүний одоо сайн сайхан төлөө байх учраас хүнд бол тийм хор уршиг учруулах ёсгүй хоёрт нь.
Тэгэнгүүтээ гол нь шийдвэр гаргалтыг бол хүн хийх ёстой буюу нөө автономи бол хүн дээр л байх ёстой гэж одоо үзэж байгаа. Хичнээн мундаг ч гэсэн сүүлийн шийдвэрийг бол хүн гаргадаг. Энийг бол хизээч алдагдуулж болохгүй гэдэг байхгүй. Эйженсиг алдаж болохгүй. Тийм, энийг бол хизээч алдагдуулж болохгүй гэдэг 3 дахь зарчим нь. 4 дахь зарчим нь бол энэ аливаа технологи нэг ялангуяа AI хиймэл оюун маань шудраг ёсыг алдагдуулж болохгүй гэдэг. Яагаад гэвэл зарим хэсэг нь илүү тийм зохисгүй эрх мэдлийг эзэмшихээсгүй гэж үздэг байгаа байхгүй. Энийг бол хадгалах энэ шудраг ёсыг бол алдагдуулах ёсгүй. 5 дахь нь бол цаана явж байгаа одоо нэг дүн шинжилгээ гаргаж байгаа энэ нөгөө нэг үйл явц нь тайлбарлагдах хуйц буюу ойлгогдох хуйц байх хэрэгтэй. Энэ 5 зарчим бол заавал байх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Энэ 5 зарчмын аль нэг нь алдагдж байгаа юм бол тухайн технологиг бол хөгжүүлэхгүй гэдэг одоо хүмүүс одоо ёс зүй, ёс суртахууны хувьд бол өөрсдөө шийдэж одоо зогсоож явах ёстой гэдэг зүйлийг бол ингээд суурнаас нь ингэж эхэлж байгаа. Тэрнээс бол одоо бол юу гэдэг чинь ингээд яг энэ хиймэл оюуны чиглэлээр ажиллаж байгаа маш олон мундаг эрдэмтэд бол маш одоо хурдан одоо тийм дараагийн хөгжүүлэлтүүдийг хийх боломж олцоо нь бол байгаа юм байл л дээ. Гэхдээ энэ дээр яг энэ саяны 5 зарчим бүгдээрээ хангагдаад энэ хангахдахгүй байх юм бол юу яадаг зохицуулт хийдэг энэ одоо тодорхой хэмжээний одоо механизм бол байх ёстой гэж л одоо үзээд байгаа юм байл л дээ. Тийм, тэгэхээр энэ 5-ыг бол айгүй анхаарах ёстой юм байна гэдэг юм бол байгаа юм билээ. Тийм байна. Ер нь AI governance гэдэг юм одоо яхаарахгүй л орж ирэх юм байна. Тийм. Corporate governance гэж ярьжсэн бол тэгээ ESG гэж ярьжсэн бол одоо тэрэн дээр ахяал AI нэмэгдэх юм байна л да өссөн. Тийм. Тэгэнгүүт яг одоо энэ нэг AI-тай хиймэл оюуны одоо энэ оюутай засаглалтай холбогдлолтойгоор дахиад яг засаглалын одоо суур одоо зарчмууд угаасаа яг яригдаж эхлэх юм байл үү тий. Тэгээд тайлгнах тий тодорхой байдал тий. Энэ ингээд бүр цаашлах юм бол 1776 л очиж шүү дээ. Одоо улс төр эрх мэдлийг дахин хуваарлсан ингээл тий. Яг тийшээ дахиж яг тэнд одоо ингээд одоо юу гэж чинь одоо хүний одоо эдийн засгийн одоо хүн төрөлхтний эдийн засгийн хөгжлийн одоо ингээд чинь ингээд тесрэлт болж байгаа ш тэ тесрэлт болох эхлийн цэг дээр байсан одоо тэр одоо зарчмууд бол хүчин төгөлдөр ивэрэл тий хизээч нөө юугаа алдахгүй л одоо нөө үнцийг алдахгүй гэдэг нь бол хиймэл оюуны эр үед бол бүр илүү тодорхой болж байгаа юм байна гэдгийг зүгээр ингээд тодруулж яг хэлэх гэсэн юм а тий. Тийм наа чи айгу хайп болж байгаад бид нар бас тэрнийг хариуцлагатай яаж хэрэглэх вэ? Яаж засах вэ гэдгийг одоо ярьж эхлэхгүй болох. Одоо ингээд Facebook дээр ихэд нэг баг худалчин доор нь юу хийх хэрэгтэй юм шиг нэг контентууд хийж байгаа тохиолдолд нөгөө нэг AI-аар бүтээгдсэн гэдэг нөгөө нэг юм тэмдэглэгээ оруулахгүй. Одоо хөгшин хүмүүс бол мэдэхгүй шүү дээ. Жинхэнэ бичлэг ч юм уу гэж юм. Маш аюултай. Энэ 27 28 оны сонгуул дээр одоо юу болж халаах юм баг би бол жоохон айжлаа. За одоо цэнгэлээс нэг хэдэн номны сажижсэн юм. Тийм тэгээд яг сүүлд уншсан одоо уншиж байгаа номод гэх юм бол сүүлд би яг уншиж дуусгасан ном гэх юм бол хиний ганч авхлангийн хол биш гэдэг номыг бол яг уншиж дуусгасан. Ингээд яг нэг ингээд уншихад айгуу гоё ингээд тухтай тийм ингээд гоё ингээд ячдаг тийм ингээд ихсэн бол ингээд гоё ингээд дуусгаж болохоос ингэж яг форматыг бичсэн гоё ном байлээ. Тэгээд бас гоё санаанууд бол дөрдөгцөн болол бэлээ. Тийм тэгээд бас нэг уншаад явж арай дуусаагүй нэг ном болохоор энэ нөгөө хөгжлийн судлаач антропологч Мөнх Эрдэнийн ном бол байж байгаа тий. Тэр номыг би арай дуусаагүй байгаа. Хөгжлийн төлөөх Монгол тэмцэл. Тий, хөгжлийн төлөөх Монгол тэмцэлгээд тэгээ бас гоё олон талаас нь харж одоо бичсэн бол ном байна лээ. Гэхдээ мэдээж бас наантай цаантай харагдах нь бол бас тодорхой хэмжээнд бол байна лээ. Тэгээд ингээ ангууд нэрэл яг энэ хөгжил тодорхой хэмжээнд хөгжил судлалын талаарх энэ Монгол номууд энэ баг за байдаг гохин чааш. Гэхдээ энэ бол маш одоо ховор юм байлээ шүү дээ. Бид нар уншихтаа их хвчлэн тэгэл угаасаа тий гадны номууд уншаад идэг. Гэхдээ яг нэг ингээд Монгол дээр монгол хэл рүү эсвэл хөрвүүлсэн аль эсвэл монгол хэлнээр ингэж олон их сурвалжийг цуглуулад дүгнэлтээ гаргаж бичсэн ном бол маш ховор байд юм байна гэж зөвөр өмнө анзаараагүй байсан зүйл бол анзаарсан. Тий. Тэгээд бас одоо бас ингээд зүгээр ингээд уншаад ингээд явж байгаа юм болох нь essentialism гэдэг ном бол байж байгаа. Тэгээд энэ ном болохоор нэг юуны бас Нашетек болон бас өндөр багш тэгээ миний оролцоотойгоор хийсэн нэг юуны хүмбэр агуу CEO гэдэг номны нэг бүлэг дээр нь энэ номыг ингээл уншаа буюу одоо нэг тий яг санал болгосон номнуудын нэг байдаг. Тэр одоо санал болгосон хэсэг нь болохоор
топ гол буюу топ тэргүүн зорилго дээр төвлөрөх, тэргүүн зорилго дээр өдөрт за ингээд ядаж 30 минутаас эхлэе. Тэгээ яванд 2 цаг хүрэх юм бол үнэхээр одоо мундаг шүү гэд тий. Гэт яг тэр essentialism гэдэг номноос хамгийн essentialism гэдэг номноос авсан санаа нь бол тэр ном дээр явж идэг. Би тэр номыг бас ингээд эргүүлж тойруулж ингээс ингээд харж байгаа. Тэгээд бас нэг ном байгаад байгаа нь юу бол байна. Энэ Криштиано Роналдогийн бичсэн нэг Глен Благ гэдэг хүний ном бол байгаа. Одоо biography буюу одоо өөр хүн намтрыг бичсэн энэ номыг бол ингээд бас нэлээд ингээд явуулсан бол байж байгаа. Гэтэ өмнө нас нэг харсан байсан. Тэгээд бас нэг ном маань болохоор юу бол байж байгаа. Яг энэ нэг химэл оюунтай холбогдлолтойгоор нэг co-intelligence гэдэг ном бол байгаад байгаа. Тэгээд зөвөгдөж одоо хос оюун ч юм уу мэдгүй хос ухаан ч юм уу тиймэрхүү маягаар Монгол руу бол бууж магадгүй. Тэр ном болохоор нэг ямар ном бэ гэхээр 2023-ны 24 онд бичигдсэн. Би тэгээд тэр нэг дижиталаар уншиж байгаа цаас хэлбэрээр биш. Тэгээд тэр ном болохоор энэ нэг яг химэл оюуны 90 үед бид нар зүгээр яаж одоо ингэж одоо цогцож тийм ээ ингэж байх юм бэ гэдэг одоо жоохон практикл руугаа гэсэн үг. Тэрнээс бол хит ингэж хөөрөгдөж одоо ингэж савлсан ч юм уу те эсвэл хит өөдрөх ч юм уу хит одоо гутранг ч юм уу яг тийм биш. Ер нь зүгээр ямархуу байдлаар бид нар ингэж цогцож явах юм бэ гэдэг талаар бичигдсэн ийм ном байгаа даа. Тэрийг бас ингээд уншаад явж гинэ гэж тий. Nice ном байна. За манай хоёр зочин маань нэлээд хэдэн ном санал болсон. Би бол нэг л ном санал болгоё. Тэр Томио Бодёгийн орчуулсан нэг Японы зэнгийн ламын бичсэн, зэнгийн одоо уургийн бичсэн хариу үлдэхгүй дадал, хариу үлдэхгүй дадал гэдэг ийм ном байгаа. Хариу үлдэхгүй дадал гэдэг. Тэгээд тэр ном бол илүү нэг тийм одоо бид нар буддизм гэж ярьдаг. Одоо юм бол буддизмд хөрөвдөг л дөө манай энэ подкаст. Гэхдээ яг санаа нь юу гэхээр тийм ямар ч зан үйлийн сүсэг биширлийн шинжтэй биш яг хүний сэтгэл зүйд тулгуурсан. Тэгээд тэр хэдий лам хүн бичсэн ч гэсэн илүү тийм нэг орчин үеийн амьдралд нийцүүлээ бичсэн гэх юм да. Ер нь одоо тэр Буддагийн ярьсан юмнууд нь орчин үеийн амьдрал дээр гарч ирвэл бидний юм дээр яаж гарч ирээд байгаа. Тэгээ одоо жишээлбэл үнэлэгдэх дур гэх юм байгаа байхгүй. Хүний юун дээр айгүй хүчтэй орж ирдэг. Тэр нь юу ч байж болно. Тэгээд тэр үнэлэгдэх дур гэдэг юм нь тэрэндээ хүрч чадахгүй болохоор хүн уцаарладаг, ууралдаг ч гэдэг юм уу те. Атаархал гэдэг юм жишээлбэл тэндээс үүсдэг ч гэдэг юм ингээд тийм бид нар ингээд анзаардаггүй. Гэтэ ингээд бидний сэтгэлд айгүй үүсдэг тийм хөдлөлүүд те сэтгэл хөдлөлүүдийг айгүй гоо анзаараад ингээд имхлээд бичсэн. Тэгээ имхэлсэн юм буцаагаад нэг арга зам айгүй сайн хэлдэг те. Ингүүл тэгин шүү. Чи ингээд ийм болж байгаад наа чин тим шидэ ч гэдэг нэг иймэрхүү байдлаар бичигдсэн бол надад айгүй сонирхолтой санагдсан. Яг тэгэхээр бидний буддын ном гэхээр тэгээд нэг айгүй тийм яруу найргийн ч юм уу эсвэл нэг амар жоохон хуучны юмнууд гэж боддог болвол тэр ном бол ямар ч тийм баг буддагийн тухай ярих ч юм. Тэгсэн энэ зүгээр л яг яг өөрхөн философи эсвэл техникүүдийн ингээд нэг амар энгийн одоо бидний юугаар нэг секуляр гэж хэлдэг чинь шашны бус маягаар бичсэн ном байсан. Тэгээд одоо Томио Бодёгийн орчуулгатаа ш одоо юу ярих вэ? Тэргүүл одоо хитэн 10 номыг орчуулж хитэн 10 баг одоо 20 30 ном баг үрж байгааг цаатаж ном. Гаруна publishing гэдэг гарунаас гарсан байгаа тийм. Би бол тэр номыг л санал болгоо. За ингээд өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Тэгээд хүрэлцэн ирсэн Батцэнгэл Батөргөл хоёртой маш их баярлалаа. Гой зүйлсийг ярилцлаа. Бас хүмүүст хэрэгтэй зүйлсийг ярьсан бахаа гэж найдаж байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Бай бай. За баярлалаа баяртай.